Эдэн подкаст таа бүхэнд хүрж байна. Boy band-ийн 90 үе. Одоо хөвгүүдийн хамтлагийн 90 үе гэх тэгэхээр чинь одоо 90-ад оноос эхлээд 2000-ад он хүртэл явал. Тэгэл бас ч одоо яг ингээ boy band гэхээр байхгүй тий. Ер нь тэгж гарч ирэхгүй л байгаа. Ер нь дэлхийд даяараа л бүрэн тийм байсан баг тий. UK-гийн одоо хамтлагуудтай ижисүүл ингээ харахад бол Камертон бол одоо шууд UTech төстэй харагдана. Tech-Tat-тай нэг төстэй харагдана. Тэгээ арайд энэ жоон CT тэгээ жоохон орчин urban стилтэй дуу муунуудыг тухайн үедээ санал зах зээлээ санал болгодог. Boyzone болохоор нэг жоохон нэг тийм нэг жоохон нэг юм нийтийн дууны стилтэйгээр нэг Ирланд те нэг жоохон хөдөөний стилтэй дуу муу гэдэг. Одоо манайхаар бол номин тас мостой стилтэй. Тийм байгаа үстэй те. Гэхдээ тэр чинь өөрөө зах зээл ахгүй юу? Зах зээлээс л мөнгөөс хамардаж авах гэдэг шүү. За пив ундгалахтай хэдүүлээ ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив ундгалнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй pale pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй ийм гоё пив байна. Cheers. San Miguel. Сайн байцгаана уу та бүхэндээ энэ хаврын мэндийг хүргэе. Тэг мөн өглөө өдөр оройн мэндийг хүргье. Эдэн подкаст учрлалд очроо та бүхэнд ээлж дугаараа хүргэж байна. Өнөөдрийн манай студид Камертон хамтлагийн одоо гишүүн Баргил хоолойтой баас хоолой гэдэг. Би одоо Камертоны сүүлийн үед сонсоог бас мартчих шүү. Би ч бол улаан ногоон цагаан фэн нээсэн шүү дээ. Хамтлагийн бас хамгийн царайлал гэж явдаг да. Зайлал та. Тий. Одоо ер нь Ахмад настай болцсон хүмүүсийг хамаагүй ингэж хэлээд бас тий. Одоо аралт нүсээ явчих байдаг. За юу яцгаа. За сайн уу? Сайн уу? Сайн байна уу? Сайн уу? Нэг хамаг хөдөлгөөн харагдчих. Сайхан хаварч байна уу? Сайхан хаварч өнөөдрийн гуруулагын яриануудыг гоё сонирхолтой бөгөөд гоё байгаасаа тэгээд үзэж байгаа сонсож байгаа хүмүүс өнөөс гэрээ цэвэрлж явах таач тий үзээ сууж явах таач тий бас гоё кайф аваад гоё яг бид гуравтаа хамт байгаа юм шиг хөгжилтэй гоё байгаасаа гэж бодлоо. Ер нь подкастыг бол тэгээд түгжрээнд эсвэл гэрээ цэвэрлж явах та аягаа угааж явах таа юм билээ шүү дээ. Тий. Харин яг юу яадаг хүмүүс их байд юм бэл. Бүр нэг хагас бүтсэнд яг нэг кино шиг ингээд тавиад буудан дээр тоглоо суудаг хүмүүс бас их байд юм бэл. Би бол тэгдэг байх гэсэн чинь айгүй хүмүүс тэгж үздэг юм байл шүү. Та ер нь сошиал YouTube хэр үзэж байна? Зөндөө үзэн шүү дээ. Одоо яагаад би YouTube-ийг үзэж байна гэхээр хүүхдүүд маань YouTube-ийн мундаг хэрэглэгч. Тэгэхээр гэрийн одоо телевиз одоо энэ утас хүүхдүүдийн төхөөрөмжн дээр бүх юмны аккаунт би өөрөө байдаг. Тэг яг өндөө бол хүмүүс намайг л гэж бодож байгаа хэл та. Тэг хамгийн их үзэж байгаа үзэгч нь хоёр хүүхэд маань үзэж байна. Тий. Подкастны тал дээр бол манай эхнэр бол майстер. Тий. Тэгээд нөгөө нэг эмэгтэйчүүд чи хөвчлэн одоо юу их үзэх юм? Ямар битмийн уул одоо урт наслах уу? Ямар битмийн уул залуучих уу? Ямар битмийн уул хөөхөн сайхнаа хадгалах уу гэх тийм юм их үзэх юм. Тэрэн дээр нь тэгээ мандуул их тархитах юм. Мандуул чинь яг янз нөгөө битний сүлжээний 8 гүд альсуулгад байгаас үзэд таар. Тэгээ нөгөөдөл нь ерөөсөө өөр тий та нар ингэж уул үхий шүү. Ингэж уул амьдрий шүү. Яаж амьдрах вэ гэсэн мэд хамаг авгээл. Ер нь бол тархинд бол яг тийм. Яг орсон. Юу хийж яг орсон. Тэгэнгүүт нөгөө хүнд гэдэг чинь Харвардын судлаач нар бол хэлэхдээ одоо ингээд энэ синтетик бүтээгдэхүүн тэгээд баахан гадаад өгнөд хэрэглэж ер нь бол би бол өдөр тутамдаа энийг болохгүй гэж үзэж байгаа. Анда сонсд юм уу? Тэгээ штэ. Мандуул битэр чи нэг саксны баг байсан. Бүр. Би тэр чи гэр цэвэрлж явах үед ч одоо манайш чин гэртээ хүн юм чин гэрээ цэвэрлэх хэвээр хүн юм чи гэрээ цэвэрлэнэ. Тэгээ гэр цэвэрлж яхад тэгээд ерөөсөө анхаарал төвлөрлөн ерөөсөө тэр мандуулын тэр нөгөө зарах гэж байгаа витамин дээр л төвлөрнө шүү дээ. Тэгээл тэр хооронд нь шалаа угаан тоосоо арчин тий. Тэгээл ер нь бол подкаст дуусах үед бол нэрээ би яаж амьдэрж ягаад өнөөдрийг хүртсэн болоо нэрээ азар л амьд үлдэжтэй гэдэг тэр мэдрэмж 70 тухамсарт нь суулгана шүү дээ чинь. За өнөөдөр ахтай бас бид гурав их гой сэдвэр ярих хаа. Ярина хэдэл. Тий өөр сони ачин ч зөндөө байгаа. Тий зөндөө байгаа. Тий. Хүнтэй суугаад энэ ч одоо хэдэн жил болж байна? Олон жил болж байна тий. Тэгэхээр хамтгийнхнаас бол хамгийн сүүлд гэсэн. Тий. Ер нь бол 100-ийн талыг наслахад би ойртож байна.
Тэгэхээр энэ хооронд ч бас хүнтэй сууж байна. Тий хүүхэдтэй болж байна. Тэгснэ дахиад хүнтэй сууж гин дахиад хүүхдүүдтэй болж гин гэл тий. Одоо энэ гэр бүлтэйгээ ер нь 30 гараад суулаа. Тий, ер нь бол 30 гараад тий. Тэгээ би чинь яг үннийг хэлэхэд хамтлагийнхнаас их орой гэр бүлийн амьдрал руу. Тэгсэн шүү дээ. Нэг хэсэг хэл аманд ороод л энэ ч. Гэхдээ яг юу одоо шийдэл миний одоо үеийнхэн гэх юм уу те 70 80-аад оныхон бол ер нь эрт гэрэлдэг тийм давлгаа явчих л те. Тэгээ одоо жишээлбэл манай хамтлагийн одоо ИБА болдоо ер чинь яг одоо эхнэрүүдтэйгээ танилцсан гэвэл энэ ер чинь 17 8 наснда танилцаад тийм тэгээ шууд 19 наснда болчихсон байх шээ те. Шууд хоёлаа эгчтэй хоёрыг авч суугаал гэхээс те. Тэгээд би болохоор ямар азар эгчдүү 3 байгаагүй. Тэгсэн бол 15 таа хүнтэй суугаа 16 таа болох байжээ гэж. Мэдээ ах маань хамтлагийн хамгийн мэдгүй хүмүүс хамгийн залуухан нь. Их сонин нөгөө 4 нас дараалцсан идэрчээ. 76 77 78 90 байхгүй. Тэгээд 79 он ми ч бас их ээдрээтэй. 79 он чинь хон жил байхгүй юу? 78 он чинь морь жил. За. Тэгээд 79 оны 2 сард 2 сарын 13 төрсэн цагаан сарын өмнө төрөнгүүтээ 78 оны морилуу шилжиж чинь. За тэгэнгүүтээ тэрэн дээр нь дахиад хий нас нэмээ хийчин. Тэгээ Монгол хүмүүс чинь уусаа хий нас нэмдэг шүү дээ. Тийм. Тэгэнгүүт над дээр бол автоматар 2 нэмэгдэж байна. Хий нас нэмэгдээд. Шууд те. Автоматар 78-аар гухарч орсон. Тэгээ дээрээс нь дахиад хий нас нэмэгдэж баатаж цоошхоо явчихж байгаа байхгүй. Тэгээд яг одоо ингэ байгалийн одоо төрсөн насаар бол уг нь одоо би чинь 46 настай. Гэтэл одоо яг одоо тэр он тоолол сарны те гариг иргэсийн хөдөлгөөний тооцоол 48 болоо явчихдаг. Гэхдээ би бол тэрэнд их дуртай. Амар идэх тий. Ганах 49 юм шүү. Хамгийн өгшин ганах юм уу? Тий. Хамгийн чинь бас хөгшин залуу ярьж болохгүй шүү дээ. Настай хүмүүс чи би нэг за. Би нэг жоохон ахмадны юм уу л гэж. Хамгийн том ах нь ганах юм биш үү тий. 30 гараад ерөнхийдөө гэр бүлтэй болсон шүү дээ. Тэгсэн. Тий, тэгэнгүүт ийм сонио одоо бидний үеийнхэн бид яг ингээ 30 гараад явж байгаа. Ер нь бид нар ч гэлтгүй ер нь гэр бүлтэй бас их орой болоод байна. Харж яхад ихэнх нь найзууд ганц бий байдаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө эмэгтэй хүний сонголт гэдэг зүйл чинь одоо яг үеийн гэхээр их хэцүү болоод байгаа. Тий, заавал дүү байх гад. Гэхдээ тэр чинь яг арга ухааны байна л да. Тий. Миний ихнэр надаас дүү. Үнэ. Надаас ч одоо яг үнэ хэлэхэд манай хүн чинь их олон дүү. За. За тэг хэлчээ. Тий. Миний ихнэр чинь надаас ч ер нь бол яг үнэ 13 дүү шүү дээ. Тий. Тэгээ анх ихнэртэйгээ танилцаа үехэд хоёул явжсан. Манай ихнэр асуухгүй надаас. Чи ер нь хиттэй юм бэ гэхээр би моржилтэй гэсэн. Тий. Үнэн шүү дээ би моржилтэй. Нэг ах болцсон. Тэгэхээр чи манай хүн чинь намайг 90 оны моргил бодчихгүй. Тэгээ надаас өөрөө тэр чи өөрөө цагаан ногоо морийг асуув гэж. Уг нь манай санжаатай ч цоо. Уг нь бол би чинь ногоо морихгүй юу. Тэгээ эхнэрийг асуухаар морь гэсэн. Манай хүн ч тэг тоосонгүй. Тэгэхээр нь би ч бас тоосонгүй. За ногоо морь гэж болох юм байна гэж бодоо дотроо. Тэгсэн манай хүн намайг бодохдоо цагаан морийг бодсон байсан юм. 90 оны морь. Тий. Тэгээ бүх юм оройтсны дараа тэгээд тэр чинь тий нэг охин гидсэнд ороод ирсний дараа тэртээ дэргүү тэгээ жолооны өнөл харчиж байгаа юм чи тэгээ ухаан алдчих шахсан шүү дээ. Ер нь бол галзахшаа яцсан. Тэгээ би тэрийг хэлсэнгүй чи хиддээ ингэхэр би морьтой гэсэн чи хар хараад 79 онд гэхдээ би цагаан сарын өмнө төрөөд морь жилдээд ордог. Жудлайг бол лам багшаас чи асуугээд. Зарим эмэгтэй хүн чинь болохоор өөрөөсөө насаа худлаа гэж байна. Одоо мэдээ гоё ах бах гэ тэ. Асаа худлаа хэлчихдэг юм бас байна шүү. Тэгвэл та хоёр бол аль нь бол нэг тийм болоогүй биш үү тэ. Зүгээр жил хэлсэн тэгэл болоо. Тийм. Ер нь монголчууд ер нь жил ярьж явдаг шүү дээ. Одоо шийдэл хийдүүлээ энэ оны чинь 2025 он гэж ярихаас илүү хэдүүлээ могоо жил боллоо гэж ярьж байгаа шүү дээ. Ер нь Аз бол бид нарт. Тэгэхээр хэдүүлээгийн бас нэг юу нөлөөлдөг гэж магадгүй. Нөгөө бас нэг Аз хүмүүс ер нь бол овор багтаа шүү. Бас хаанч очиод харсан. За тэр тусмаа тэр өмнөд Аз руу, зүүн өмнөд Аз эдэрлүү бол тий одоо бидний үеийнхэн бол бидний бүр хамаагүй дүүнэр шиг өмнөд тожигнол гүйж яадаг шүү. Тий. Тэрэн шиг нөгөө маань найзууд ярьж байгаа байхгүй ихнэр гэдэг. Одоо тэнгууд ярьж байгаа. Үгүй одоо төрхтөн тэр эмэгтэйг төрхтөн миний хүүхэд нас дуусаагүй байсан мөлий болоо штэ. Тий. Одоо манай нөгөө Камертоны хөгжмөөр ажилладаг Себастьян гэж залуу байгаа штэ. Манай хүн чинь 40 гараад хүнтэй суусан штэ. Бүр хормоо хийсэн. Бүр хормон дээр өөлж мөйлээд нөгөөдөг чинь гачин юм болоо.
Тэгээд бид нар асуухгүй тэгээд Себастьян ч одоо 40 гараад ингээд сууж ийн та хоёр хизээ хэлцэгсэн 10 жилээсээ гэж байна. Бүр 10 жилийн сургуульд ахлах ангид байгаасаа үерхчихсэн. Тэгээд тэр хоёулаа үерхэд ингээд ажил төрлөө хийж ингэж явсаар байгаа 40 гараад хоёулаа урмаа хийж байна. Тэгээд харамсалтай тэгээ 2 жил нэрээ салсан л та. Тэгээд шал дими үерхэлсэн байгаа. Юу гэж байгаа юм бэ те? 10 жилдээ үерхчээ. 40 гарт суусан. Насан туршдаа үерхээ те. Тэгээд 40 гараад суугаад 2 жилийн дараа салсан. Гэт яагаас салцсан гэсэн чи таарахгүй юм байлаа гэн. Тэгээ таарахгүйгээ өмнө мэдчихэхгүй шаал тийм ээ хорим игээ. Тэр хоёр ч бас хорим бас ланзаар хорим хэлсэн шүү дээ. Сингагийн бас тэр нөгөө Four Season Garden гэдэг амар зочдууд л байгаа шүү дээ. Тэрний том тэр хоримын хийдэг тэр том заалмаал нь одоо манайхаар Шангрила төрмө хийчихэж байгаа байхгүй тэгээ. Зүгээр жигтэй хийх мөнгө үрэл. Манус тэрэн дээр нь очиж савж унтлаа угаад салж нийлэх гэхээр яг энэ сэдвийг нэг юм асуултыг дуусгая л. Салж нийлэх гэхээр ерөнхийдөө ингээд эрэхтэй нь ингээд одоо жишээ нь 12 3 ах шүү дээ. Ингэхээр ерөнхийдөө бол нөгөө нэг юм хоорондоо маргалдах заргалдах юм баг байгаад нү яаж юм ер нь. Тэрийг бол мандуул сайн мэдж байгаа. Тэр битний ухаарч юу маргаан байхаа болчихсон гэж хэлсэн шээ. Ирэхтэй нь ер нь жоохон цайр мээр ахихын хэрэгтэй. Дэвид минээс аваад. Имэл цайр хэрэглээ. Ирэхтэй хүн цайр хэрэглээрээ нэрээ. Тэсний эмэгтэй нь ер нь жоохон магнезиум тэгээ Д витаминээс омега 3 хэрэглээд тэгээд ер нь латайхан ингээд хоёрлоо оршоод байх юм шиг байгаа. Ер нь бол тийм биш. Хүмүүс хоорондоо таарч тохирч ивэл тэгээд маргаан бол хідэн настай хүмүүс ч хоорондоо суусан, үерхсэн, зүгээр зэрэгцээ сууж танихгүй байсан ч хоорондоо маргаа өрнө. Ялгаагүй манай ихнэр ялгаагүй надаас бас тийм насны л орчимдүү байгаа шүү Тэгээд дээ. одоо надад бол хэлж мэдэх юм алаа л. Үгүй тэгээ хэрэлтгээ өрөөл маргалдгаа өрөөл маргалддаг байхгүй шүү дээ. Ямар нэгэн байдлаар сэдвүүд хөгдөөл гой маргаа. Үгүй нэрээ тэр нөгөө нэг тоглоомор нэг пост яваад би бүр тэгжсэн шүү дээ. Чи миний насыг бод, чи өөрийнхөө насыг бод. Чи бас болохгүй шүү гэдэг. Юу намайг юу гэдэг чи. Тиймэрхүү юм. Ер нь гэхдээ тэгэл ер нь тэгээд ойлгомжтой юм шиг. Дэлхийн хаанч юу ч болж исэн ямар ч эрэх дарахтай хаан байсан ч гэсэн эрэгтэй л бол тэгэл ялагдсан юм шүү эцсийн дүндээ тий. Тэгэл ер нь эмэгтэй нь ялаал. Тэгэл эрэгтэй нь ялагдал. Тэгээ н одоо би бол тэгж боддоо шүү дээ. Ер нь тэгэл миний буруу тий ялагдчихл байсан тэгээд дутдаг карманд бол байж яг штэ гэдэг. Тий. За яа тий. Кармандын бодолтой яг штэ уг миний зөв штэ гэдэг. За одоо камертай хамтлаг 30 жилийн байгаа их гэж. Тэгж байна. Тэгээ 30 жилийн байгаа их гээд яг бодохоор яг цэвэр яг 30 жил байгаа нү тий. Яг 30. Өмнө хойно гэсэн юм байхгүй шүү дээ. Байхгүй тий. Ааха. 95 онд байгуулагдсан. Тэгээд гэхдээ 95 оны 4 сард камертон нэг гэдэг чи одоо тухайд болдоо үт ирэхлээд. Тэгээ ангийнхаа 3 охинтой. Манай ангийн нөгөө тэр 3 охин маань спайкинг нөгөө 3 ч тий. Тэгээд тавуулаа нэг тийм хамтлаг байгуулад сайн дэч жишээ нэг тийм нэг юм 10 жилийн төгсөлтийн нэг тийм дууны уралдаан дөөр дээр болоо. Тэгээд тэрэнд нь оролцоо. Тэгээд оролцохдоо бас нэг нэртэй устай байх хэрэгтэй гэдэг. Тэгээ манай болдогийн ээж нь одоо энэ хамтлагийн нэрийг өгч ирсэн. Камертон гэж. Би ээж нэрийг өгч ирсэн бол мэдэхгүй юм тийм. Цэгч яг тухайн үед л яг дөөрдөг итгэвтэй нөгөө нэг гоцлооч дуучингаар ажилладаг байсан шүү дээ. Тэгээд камертон гэдэг нэрээ авчаад тэгэл тэр тэмцээнд орчоод дараа нь байжсэн. Тэгэнгүүт нөгөө яг нөгөө хөгжмийн сургуулийн хүүхдүүд гэдэг чинь юмыг арай өөр талаас нь сонсдог, хардаг. Тэгээд тухайн үеийн тэр Boyz II Men эдрийн дуултыг харангуудыг дөрвөн эрэхтэй дуулахаар нөгөө болдоо би тэрийг хүсээд байгаа нэг гоё дуурал дураад байдаг. Тэгээд нөгөө нэг урлагийн шуналтай илүү гоё дуурдаг, илүү тийм одоо гоё дуунууд гарах талаас нь бодохоор их гоё байгаад байгаа байхгүй. Надад сонсоход төртлийг хөвтэйхэн ингээд чихэнд ингээд дөрвөн эрэхтөний хоолой. Тэгээ Гана Эбо хоёрын чинь бас дуулдаг оролдлого хийдэг байсныг бас мэдээд байгаа юм. Нөгөө хоёр чинь бас нэг манай нөгөө одоо хүмүүс баг манай энэ рок попынхны төрөл мөрлийнх юм таниул таних бах. Манай нөгөө мөнхөөг таних бах мөнх хоёр гэдэг. Одоо энэ Гаруда гэдэг нөгөө юуны өчөө зодтолдод жижигцүүд яадаг манай найз хичээлдэг найз. Одоо ингээд багшилдаг. Цахилгаан мөнхөө гэхэл хүмүүс бас таниад идэг юм тийм. Энэ өвчих гоё дуулна. Тухайд бас айгүй царайлаг. Тэгээ Гана Эбо энэ 3 ч бас нэг тэг хөөрхөн хамтлаг.
Танаа дээдлэнгийн ах нар байна. Дээдлэнгийн ах нар тий. Тэгтээ бүтлгүй. Тэгээ нэг юмд ороод уулсан чинь гуруула буруудуулаа гарч игээ тайсаа зодцсон гэж байгаа шүү дээ. Болдоо үед дээр бол team case юусоо байна. Тэгээ нэг бүтлгүй бас нэг тийм нэг игээд. Тэгээд азар нэг 6 сарын 24-нд бүх шалгалтууд дуусаад тэгээ ерөнхийдөө ингээд ганц нэгэн шалгалт үлдсэн яг тэр цаг үеийн таараад тэр үеэр нь дөрүүлээ тааралдаад нэг шатан дээр ярьж байгаа. Хэдүүлээ нэг дуурайд үзээгээд. Тэгээ бил нэг нотлцсон байсан хувилбар байсан. Тэгээл нэг yesterday гэдэг дуугаа бад гээл ихний өнгө аваад дуурлаа. За энэ мөн бэ. Тий. Дөрүүлээ шоконд орж байгаа. Ямар гоё дуурч бай. Дахиад цааш нь үргэлжлүүлээ гэдэг. Тэгэл үргэлжлүүлээл тэр чинь нөгөө нэг яг нь хөгжмийн сургууль өгдөг чинь нота харж байгаа. Тэгээд ингээд яваад. Үу ямар гоё. За маргаашнаас бэлдэж эхлэе хэдүүлээ. Тгий. Болох юм байна. За дөрүүлээ ер нь ингээд явчих. Тэр өдрний 6 сарын 24. Тэр нь яг 95 оны 6 сарын 24. Тэгэхээр одоо яг ингээ 2025 гэхээр яг л 30 жил болж байна гэсэн үг. Тийм байна. За энэ хооронд чинь би бол бүр улааногоо фэн байсан. Тэгээ ер нь 10 оюутан болоод дуустлаа л ер нь бүх тоглолтын алгасгүй үзчихсэн. Тэр үедээ бүхэл шинэлэг хамгийн гоё зүйл одоо хөвсөл гэдэг тоглолт би баг багын санаанаас гарддаг байхгүй. Одоо бол би тийм гоё тоглолт үзээ. За нодны Rocket Page онтгсон байж магадгүй. Тэр нь аимшигтай байсан шүү дээ. Камертон бүх зүйлд анхдагч байсан. За одоо тэгээ эргээд тэнгүүтээ магчаас нь ховж ивэр орчихноо. Ховсын тоглолтын үед бас дэлгэрүүдэд хийх хэрэгтэй л дээ. Тэр мэн тухайн үедээ улсын цирк улсын цирк чинь нөгөө нэг юу өөрийгөө бас санхүүжүүлж нөгөө нэг зардлаа нөхөх хэрэгтэй тийм байгууллагагүй. Тэрнээс улсаас тэр чигээр нэгэл төсөөс мөнгө зоолгоол тэрийг хэрэгдээд иж болдгоо. Тэгээ тухайн үеийн цирк чинь асар өндөр зардалтай тийм ээ. Олон жүжигчдийн цалин хөлс байна. Дээрээс нь тэнд чинь бас нөгөө циркийн жүжигч амьтад байгаа. Тэдрийг хооллох, ундлах. За тэгээд тэр том байгууламж өөрөө бас дулаан байх хэрэгтэй гэд. Гэтэл яг одоо дулааны мөнгөний үрдөө дамнаа явцсан. Тэгээд циркийн тухайн үеийн удирдлаганд өөрөд гэсэн байхгүй. Одоо манайх ингээд нэмэлт ийм томох хэмжээний тоглолт хийгээд орлого олж иж ингэж энэ дулаан мулааны яаж энэ байшин саваа авчин гэхгүй бол энэ дотор байгаа амьтад ингээ хүмүүс бүгд л хүнд байдалд орно гэдэг. Бас тэр чинь бас давхар утгатай. Тэгээд камертон хичээсэн, улсын циркч маань хичээсэн. Тэгээ бид нар бүгдээрээ тэнд чинь ер нь сар гараа амьдэрсэн шүү дээ. Тэр тоглолттой холбоотой бэлтгэл юмнууд ингээд хийгдээд. Тэгээ яг 7 хоног баг өдөр алгасгүй тоглолт хийж байгаа юм шиг бэлтгэлүүд явагдсан. Тэгээ дээрэс нь бас нөгөө манай мотоспортын нөгөө тухайн үед ибоос моцикл сонирхдаг мотоспортын нөгөө найзуудаасаа гуугаад тэдрийгээ гуугаад тэгээ дотор нь бүр моцикль дээр харайж мараадаг үзүүлбэр нэмж оруулаад тий. Тэгэл их л олон хүний хөдөлмөр орсон. 90 билүү 2000 он билүү 99 он билүү 99 он санагдаад байна. Манай ээж амар дэмждэг. Бас манай ээж камертон улаан фэн сонсдог фэн. Ээж хоёр фэн байгаа байхгүй. Тэгээ манай үеэл тэгэл үзчихсэн. Тэгээд Онон Батах тэрэн дээр чинь нэг найруулагчаар ажиллаад. Тэгээд циркийн талаас ч бас яг мундаг найруулагч нар байгаа шүү дээ. Цирк ч бас их мундаг найруулагч нартай. Одоо тэр олон улсын циркүүдтэй хамтарч ажиллаад ирсэн туршлагатай хүмүүс гэдэг ч юм бол тэгэл тэд чинь ингээ нэг цэг дээр уулзсангууд амар том бүтээлч марж байгаа байхгүй. Тэгэл тоглолтч дууссан мэдээж цирктэй өгсдөө тэр хов мөнгөний нөгөн цирк тэргээрээ өөрсдийнх нь тэр дулаан мулааны төлбөрүүдийг төлөөл тэгэл ямар ч сан тэр жилдээ сайхан ингээл өглөө сайхан даваал гарч ирсэн да. Янзын тоглолт болж ирсэн юм аа. Гиснээс тэгээд байжсэн үнэнч фэнүүд нэгэл ингэсэн чинь сая нөгөө нэг өнгөрдөг жил билүү болдог тоглолт чинь нөгөө нэг камертон дундуур нь алга боллоо гэдэг чинь. Тийм би үзсэн өнгөрдөг жил юм байна те. Биш ээ. Тэр чинь 23 он шүү дээ. 23 он билүү? Тэгээ 23 он өвөл илүү тэр 6 сарын тоглолт нь байхгүй те. Энэ зайсан хийлд болж исэн. Би очиж үзсэн. Тэгсэн чинь тэнцээ би очиод би тэгтээ хоцорч очсон яг болсон л доо. Их хүлээлгсэн гээд бөөн хил ам гарсан шүү дээ. Ер нь 20 нөгөө юуг яриад нэ. Зайсан хийлийн ивент холдуулдаг. Дундуур нь халтур хийлээ. Хэмсээс рүү явчлаа гэдэг үг юм. Яг үнэндээ бол шүү дээ. Тэр чинь камертаны тоглолт байгаагүй шүү дээ. Тийм. Тэр тоглолтын билетийг авч байгаа хүмүүс бодвол бичиг үсэг тайлгдсан учраас мааждаг утсан дээрээс аппликейшн руу дамжиж авсан байгаа. Тэ. Тэгээд яг хуу нэг юм байна. За Night with Us гээд тэр ивентийн нэр гээд маркетинг нь явж байгаа. Тэрнээс камертон хамтлагийн тим нэртэй тим тоглолт гэж зарлаагүй. Тоглолтод нь тэ хэн байсан? Камертон, хар сарна,
3 охин. Тий. Тэгээд өөр бас соло дуучид тэгэнгүүтээ бүр Рики гэх юм билээ нөгөө одоо Аазда баг нэгт бичигдэхээр юуны тийм DJ нөгөө бас хөтөлж ингэж юм DJ хийдэг тийм залуу гэдэг. Тэгээд ийм хөтөлбөрөө хүртэл ингээд тэр чин дэлгэрэнгүй тавьж тэр чин тикетэн заргадаг хүмүүс ирсэн. Яг хүмүүсийн ойдонд автоматар юу нөлөөлсөн бэ гэхээр тэр нь 6 сарын 24-нд байсан баха. Тийм 6 сард тэгээд тухайн өдрнөөс учраас яг энэ яг камертаны төрсөн өдрийн л тоглолт гэдэг ойлголтоор хандаад байсан байх гэж бодож байгаа. Яг тухайн зохион байгуулж ирсэн ивентийн хүртэл маркетинга зүгээр камертон дээр л явуулсан юм биш үгүй юу харсарнаач байсан биднэрт байсан 3 охинч байсан тэг бүгд ийм тустай ийм видеороо л гинэ дээрээ одоо бүх юм угаасаа тэг YouTube дээр ч тэр Facebook дээр ч тэр бүгд хадгалагдаа үлдэж байгаа шүү дээ. Эргээгээ тэрийг харуулхад яг л тэгж л харагдана. Энэ бол ивент нэг олон хүмүүс нийлсэн ивент зүгээр өдөр нь 6 сарын 24-нд таарсан тий. MCS ягаад 6 сарын 24-нд хийсэн гэхээр MCS бас л яг тэр үеэр төрсөн өдөр нь ойн болдог. Тий. Тэр тусмаа бүр тэр чинь бид нар чинь бас Coca-Cola-тай их ойролцоо шүү дээ. Тий. Coca-Cola бидрээс 5 жилээр дүү явдаг үлээ. 6 жилээр дүү явдаг. Тэшээ 4 жилээр дүүж явдаг байлаа. Тий. Бас тийм айгу ойрхон байдаг. Монголын MCS-ийн кола. Тэгээд тэр утгаараа ингээд Монголын 100-ыг бол Coca-Cola анх нэгдэл хамгийн анхны бас дүр төрхөөр бид нар бас Монголд рекламд ороод явжсэн. Салшгүй. Тийм учраас одоо бид нар энд нэг ивент орж байгаа хүмүүс дундуур нь бас өөрсдийнхээ тий хүүхэд байхаасаа эхлээд одоо хамтарч ажиллаж исэн Coca-Cola брэндээ тэгээд юугаа MCS-тэй бас тий баяр хүрэх гээл очиод тэнд нашаа дуулсан. Тий. Энэ бол өөрөө гэмт хэрэг биш. Бид нар юу хийдэг вэ? Бид нар дуулдаг. Тэгвэл дуулж үйлчлэгээ үзүүлээ явж штэ. Тий. Давдаг дөөшгүй та. Яг тэрнээс хойш нийгэмч бөө юм болсон. Тэгсэн. Яг би зүгээр миний харж байгаа үнцэг шүү. 2023 он байна өөрөө одоо юу гэдгийг эмзэг он. Ягаад тэгэхээр ягаад эмзэг онууд бий болдог вэ гэхээр сонгуулийн өмнөх жилүүд дандаа эмзэг байдаг. Энэ дээр нөгөө нэг ямар нэгэн байдлаар ийм асуудлыг бий болгоод тэрнтэйгээ наалдаж өөрөө харагдах нь одоо улс төрийн одоо карьер өгч кандидат болохыг хүсэж байгаа хүнд бол маш ашигтай момент нөхгүй. Тэгээд тэн дээрс чинь бол ерөнхийдөө гол рол тоглож байгаа хүмүүсийн харангууд тийм нэг юм юутэй сонирхолтой өдөөгдсөн тийм хүмүүс гүйлдэд байгаа байхгүй. Тэд нар аяг ихтэй сошиалтай аяг их ингэж өдөөгдөж байгаа. Тэрийг дагаад бас нөгөө учраа мэдхгүй ингээд хөөрчдөг бас хүмүүс байдаг. Тэд нар жоохон хөөрж байгаа. Тэрнээс бол юу одоо учрал та сайн мэдчихэл байгаа. Одоо ингээд ямар нэгэн ивент тоглолтын тикет чинь яг юугаар зарагддаг өстэй тий аппликейшнээр тий. Тэнгүүтэр аппликейшнээр зарагдаж байгаа билетийн мөнгө чинь ерөөсөө тоглолт болоод дуусаад бүрэн одоо юу гэдгийг нөгөө нэг үнэлгээнд дуусал тэр мөнгө ингээд блоклогдож төгжигддэг шүү дээ. Төгжигдэж байжгаад тэгээд санал гомдол бүх юм дууссаны дараа тэр нөгөө нэг компани чинь мөнгөний гаргаж одоо тоглолт зохион байгуулсан. Тэр мөнгөний эзэн хуваарлж өгдөг шүү дээ. Бүх юм үр төлбөргөө олгож. Тийм. Тэгээд одоо шилбэг яг тэр ивент дээрээс бол одоо яг би амар их гомдож जैन те. Үнэхээр одоо юу гэдгийг 3хан дуу дуулсан үнэ ингээд тэрийг нотлоод мөнгөө буцааж авсан хэрэглэгч бол ер нь баг байхгүй шүү дээ. Яг бүгд дагаал дуулж тэр дунд би байж. Тэгээд эсэргээрээ бид нар чинь 10 дуу дуулах хэвтэй гэрээтэй байж байгаад бид нар нэмээд бас нөгөө өөрсдийн баяр хөөрөмч ингээд 15 6 дуу бүр нэмээд дуулж ирсэн. Ерөнхийдөө монголчууд нэг юм хоёлаа хүртэл ярьжсэн шүү дээ. Ер нь монголчууд нэг буруу гэд ихнээс нь зүгээр ойлгоцсон юм аа. Заавал тэрүүгээр нь дуусгахыг хичээдэг. Би яг та анзаараагүй бол би яг тэр тоглолтын дараа яг бодит юу гэдэг нэг рил хийж ирсэн. Би үзлээ ийм боллоо. Яг үндэ 10 хэдэн дуу дууллаа. Нэмэлтээр ингээд ахаа дуу дуулж ийн ийм боллоо гэсэн. Чи юугээд бөксөнд болгоод байгаа. Тийм. Тэгэхэд хүмүүсийн нөгөө бас нэг энтэлт юм энтэлтний явж исэн яриа нь юу гэсэн гэхээр үгүй тэд нар ер нь 3 4 дуу дулаал явцсан. Үгүй баг ингэж байгаа байхгүй. Үгүй сонсохгүй гэж байгаа юм болсон. Үгүй энэ ингээд бичлэг нь байна. Ингэнгүүт үгүй 3 л дуу дуулсан байгаа. Очиж үзсэн үзээгүй 3-ыг л дуулсан байгаа. Хүн ингээд хүснэл. Тэгэл бидний хувьд бол ойлгомжтой. За энэ хин нэг үнэнд те сенсац хэрэгтэй. Эсвэл энэлт нэг юм сенсацыг дарах гал унтрах сэдв хэрэгтэй учраас хаана илүү их нөгөө нэг хүмүүсийн дургуутслыг цэг дээр ингээд бөөгнүүлэхэд тэд нар ачаал үүрэх үү гэдгийг тооцоолж байгаа л шийдчихдээ юм шиг санагдаад байна шүү дээ. Жишээлбэл одоо 21 онд яг нөгөө зайсан хилийн террас дээр бас нөгөө юу хийсэн шүү дээ. Ивент. Бас нэг юм
юм дээрс камертай очиж дуулсан юм аа. За. Тэгээд чийч тэн дээр байсан. Чи бол бас хам хэрэгтэн шүү. Тийм шүү дээ. Би бэст үзчихсэн. Би бүр хамгийн урд зуц үзчихсэн. Тэгсэн чинь ийм зохион байгуулсан. Одоо ингээд энэ короногийн юм ингээд амар хэцүү байж байгаа чинь камертооныхаа олон хүн цуглуулад эднээс болж юу нэг корона амар задгаар тарлаа нэтэрэг. Манус чи шүүхэд дуудаа. Хин дуулаад хин дуулдгүй юм болоо л явцсан. Санжи. Тэгээ бүр гимт хэрэг төлөвлөөд. Тий. Тэгсэн хөөрхийн нөө тухайн үед чи хотын дарга нь амар сайхан дарга байсан. 21 оны 100 багхгүй юу? Тий. Амар сайхан дарга байсан да тий. Тэгсэн санагдаж байна. Тэгсэн нэг амар сайхан даргач өөрөө баг хотын дарга нь илүү шадар сайдан ч үл бас хариуцлагатай алба ашижсэн чинь тэр хүний нэртэй чинь тэр байшнаас холбогдоод байдаг юм байна. Айгүй хэцүү юм байна өөрхийн амтай. Тэгээ чиний байшинд ингээд стандарт хэрэгжихгүй камертон тэнд ингээд амар олон хүмүүс цуглуулж корона тараагаад үндэстнэр нь алах гэж яхад чи ингээд дуцглуулуулж ухааны юм болсон юм уу яасан. Тэгсэн чинь мануси чинь шүүхээс дуудаад цагдаагаас хэрэг үүсгээд тэгээд тэр чинь шүүх хурал мурал онлайнаар болж байгаа байхгүй. За бид онлайн хуралдаа сууж илээ. Тэгсэн чинь шүүгч маань ингээд та нар одоо өстө энэ амир хүн цаг хэцүү цаг үед та нэрээ ингэж яадаг нэ тэр та нар мөн сайнуудыг гинэ тэр. Тэгээ ял төлөлт нь болохоор нэг бол жил 20 морь нэг бол мөнгөөр торгоно муур гэсэн. Тэгээ тийм үтэй шүү дээ. Угаасаа хууль дандаа хоёр янзын шийтгэл санал болгодог. Тэгээ надаас сууж байна. Тэгээд одоо та нар ингээд нийлүүлэхгүй хүмүүсийг цуглуулахгүй ч болоогүй юм уу гэдэг. Гэхдээ энэ тоглолт уг нь бол бүтэн сар ингээд сурчлагаад цэцэж байгаа. Тэ? Бүтэн сар. Тэрнээс бид нар нууцаар ингэж хүмүүс цуглуулаагүй. Нэгдүгээр. Хоёрдугаар нөгөө яг нөгөө хүн хоорондын зай, хүний багтаамж гэдгээр нь тооцоолоод жишээлбэл тэр юу гэдгийг 1200 1300 хүний багтаамжтай гэж ивэл тэнд чинь ерөөдөө 500-600 хүн билет зараад тийм хүмүүс норж байгаа. Тэ. Тэгээ ийм л юм болсон гэсэн. Тэгээ тэр байшин дотор чинь тэнд чинь одоо шөнийн клубт хүмүүс байсан байна. Тэнд нь тэдэн хүн байсан байна тэрэг. Гэхдээ тэрийг бид нар одоо ингээд тайсны ард ажиллаж хүмүүс бид нар хяналт тавих боломжгүй шүү дээ. Иргэний үүргээ биелүүлж та нар тийш хяналт тавьж бойлуулах хэрэгтэй байсан. Ямар амар те. Тэ чи одоо юу вэ? 1937 оноос хүрээд ирсэн юм. Тэ 1960 оны нэгдэлч хөдөлгөөний гар хүрээд ирсэн юм уу? Би өөр амар гайхажсэн шүү дээ. Тий. Тэгээд одоо ерөнхийдөө тэндээс би нэг юм аягүй сайн ойлгож авсан. Нийт өнөөдрийн Монголын нийгэмд байгаа нийт иргэд маань яг хоёр төөлт тийм нэг юугаар хуваагдсан одоо сэтгхүүгээр хуваагдсан байгаа юм байна. Нэг нь та нар болон та нараас дүү үеийнхэн гэдэг. Энд та нөгөөх нь яг нөгөө нэг бид нар болон бидрээс дэйд үе гэдэг. Яг манай үед ч бас хоёр сэтгэлгээ нийгмийн сэтгэлгээ нэг хэсэг нь коммунизм дээр үлдсэн нөгөө хэсэг нь яг демокраси дээр яг ингээ боочсон яг юм хоёр юм туйлд дээр ингээ ирсэн байгаа юм билээ. Тэгэхээр энэ хооронд дандаа ингээ нэг юм үзэл бодол болон амьдралын хим хэмнэл хандлагын зөрчилдөөн гэх юм уу эсвэл ялгаанууд ингээ ажиглагдаад явж байдаг тий. Тэгээ би бас тэрийг харчаад тэгээд яг энэ тэртлийнх нь юм байна гэдэг. Тэгээ одоо ингээ цаашдаа ингээл энэ тэнгээ хүмүүсийн хандлагыг харж байгаа харагддаг л та. За энэ бол угсаа энтгийнх нь юм байна. Та хоёр бол энтгийнх нь юм байна гэдэг. За одоо тэгээ тоглолт болох гэж байна 30 жилийн. Хуучин өнгөрсөн жилийнхаар бол өнөөдөр тэгээ түрүү нөгөө шүүх мөнхний юу болсон бэ гэдэг тэрийг дуусгач. Тэгээ мэдээж тэр чинь ингээд тодорхой хэмжээний тий хэрэг үүсэж байгаа юм чинь хэрэг нь байвал эзэн олдно гэдэг шиг эзэн биеийн манусыг болгоод тэгээд ямар ч торгуулийн юу яаж байгаа юм. Тэгээ бид нар дав заалтсан үгүй тий. Бид нар ийм хэрэгтэн биш ээ энэ бол гэмт хэрэг тооцогдохгүй гэдэг. Ягаад тэгэхээр бид нар тайцсан дээр дуулах үүрэг хүлээж тэр байшинд орж ажиллаа хийж гараа явж байгаа болохоос биш. Бид нар юу гэдгийг корона өвчнийг тараагаад тий будаа олгоод үндэснэрийн самраад гэдэг тийм үйлдэл байгаагүй. Нэгдүгээр, хоёрдугаар тухайн үед ингээд олон нийтийн үйл ажиллагааны дээр чөлөөлөгдөд ер нь ингээд нийгэм эдийн засгийг хөдөлгөөнд оруулъя гэж одоо нийслэлийн удирдлагууд Монгол улс тэр чирээ оролдлогуудаа хийж эхэлж ирсэн үе байхгүй юу тий. Тэгээд яг тэр үүргийнх нь тэдний олгосон үүргийнхэн дагуу бид нар тэр үйл хөдлөлүүдээ олон нийтийн арга хэмжээгээл оролцсон бол таарах нь шүү дээ. Тэгээд дараа нь дав заалдаа тэгээд хэрэгсэх болгосоо гэж. Тийм бас. Тэр 21 онд ч бас зөндөө тоглолтод өөр болсон санагддаг шүү. Хажууганд нь бас 20 болоод байлгүй ялаа. Тэр байшин дотор одоо хүмүүс хурмаа хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тэр найт клуб нь хүмүүс ороо бүжиглээд тий цагаа зөв өнгөрөх хэрэгтэй юу? Хэрэгтэй. Тий эрхтэй шүү дээ. Ер нь эрхтэй. Тэгээ ер нь бол нэг юмыг бас аягүй хэдүүл аягүй сайн ажиглаад нэг юм ойлголт авах хэрэгтэй. Сая ингээд корона энэ төр гээд ингээд локдаун дэлхийд ертөнцийн даяар ингээд локдаун болоод тий
Америк гэдэр бол эсэргүүцчихсэн шүү дээ. Зарим улс орнууд бол манайх бол тэгж хөдөлгөөнийг хорихгүй бүх юм чөлөөтэй. Энэ корона бол тийм амар хүн алаад хятад ах юм биш. Зүгээр дархлаагаа юу илүү харин илүү актив амьдэр те. Зүгээр ариун цэврэл сайн сагчих гээд. Одоо миний мэдхээр бол одоо Турк улс бол түгжээгүй, хаагаагүй боогүй. Онгоцнууд нь чөлөөтэй ниссэн үү? Turkish Airlines ниссэн. Тэ аялал жуулчин чөлөөтэй байсан уу? Байсан. Тэд нар юу хоцсон бэ? Тэдний үйлдвэрлэл зогсоогүй. Тэд нар мөнгө олцсон байхгүй. Ашиг олцсон байхгүй, тэ? Ашиг сайн хийж чадсан. Яг энэ шиг ийм улс орнууд дэлхийд дээр зөндөө байсан шүү дээ. Энэ корона гэж бид нар ингэж нийгмээ зогсоохгүй. Бүх юм чөлөөтэй хамаагүй. Гол нь зөв ариун цэврээс агчээ, тэ? Ингээс тэгээд түгжээд сүрдэнсэн улс орнуудыг ингээ ажигласан чинь ер нь хуучны коммунист дэглэмийн суур хөрстэй улс орнууд тэрэнд асар их хөөрсөн байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө нэг энэ тархин дотор нь тэр нөгөө нэг коммунизмын тэ бас нэг юм бурангу муу үлдэгдэл тийм хөгийн хүнлэг бус зүйлүүд нь үлдчихсэн амьд байгааг энэ харагдчихсан. Тэгээ монголчууд ч гэсэн ингэ цагаад болохоор амар аимхаа юм байна гэдэг нь тэнд харагдаж байгаа. Мангар аимхаа. Оо гэрээсээ гарахгүй шүү гэ. Тэнгүү тэрэнд нь хөөрөөд гэрийнх нь хаалгыг нөч, подисны хаалгыг нөч гагандаг тийм галзуучууд амьд байгаа нь мэдэгдэж байгаа байхгүй. Тэр хараа үсттэй. Орцныхаа хаалгыг энэ дотор корона гарсан шүү гэсэн чинь орцныхаа хаалгыг нөч гаганжээдэг те. Санж гинөө. Тий. Одоо шилэн манай байрны хажууд талд ингээд дөнгөж ашиглалтанд ороод жил болж исэн байрны нэг орцонд корона гарсан гэсэн. Тэгсэн чинь хаагаад намт цоожлоод үүдэнд нь цагтаа зогсоод ингээд тууз мод татаад. Тий. Машинаар ямар ч байсан хаалга бол хаагаал зогсч л байсан. Тий. Яг үнэндээ штэ нөгөө яг тэр үед юм мандуул шиг юм залуучууд аяг хэрэгтэйсэн байхгүй. Хүүе наа вирус чинь тэ хаалгын гагнсан чи амьсгалын анхаар туслын замууд хийсч очиод тэдэн метрд нь очиод талдчих штэ гэдгийг ойлгох хэрэгтэй байсан байхгүй. Яг тэр үед нөгөө мандуул чинь нөгөө нэг амар витамины сүлжээний мастер доктор профессорууд чи хаана байсан юм аас гэдэг. Топдоо яриад мөнгө наслуулнаа гэж 100 наслуулнаа стрессгүй болгоно брейн чинь хариргийн үе шиг амар тижээгээд өгнө гэдэг хараач яг тэр үед юу хийжсэн бүгдээрээ нуугдсан байсан шүү дээ мангар аимхаа одоо нэг мандалж үзчихээд өө шин энэ юу болж байна тэгэхээр мэдээс тий бас нэг жоохон хэдүүлээ бас ер нь нийгмээрээ ирэг дээрээ тий бас ер нь залуучуудынхаа залуу үеийнхнийхэн дуу хоолойг сонсоод тэдрээс аюулсан нийгмийн ирээдүйн тусглаа авч явахгүй бол тэг миний зөвөө гэдэг нэг хим хэлээ ням хим хэлээ нөгөө нэг те өнрөөгөөс айгаад вируснаас айхгүй өнрөөгөөс айгаад амар хүмүүсийн нэрийг хэлэхээс хориотой шүү яхаа өгөх бүгдээрээ нийгмээрээ бөөнөрөө тэр фактыг чи хараад олон айгэд машин шогийн бүр өстө төгс үлбэрт кино үзсэн хүмүүс шүү дээ гой их болсон шүү те их болсон өөрхөө те Эдэн подкастын хамтран ажиллагч Mosel Mongolia арьсаа чигшүүлж залуужуулж эрүүлжүүлэх цогц гоо сайхан арьс арчилгааны бүтээгдэхүүн арьсаа арчлаад будгаа нэмгэл Mosel Mongolia зөвхөн монгол хүний арьсанд тохируулан бүтээв. Тэгээ яг үнэндээ тэрэн дээр залуучууд аяг хэсэргүүцчихсэн байхгүй. Одоо шийдвэл ингээд нөгөө ачаал эргэж ирж мэрээл 20 морин тэгтэн хүүе 20 дотроос ч вирус ч алдагдаад байгаа юм биш үү гэхэд үгүй хамгийн тэр хамгийн ойлгомжгүй нь тэр хувийн машинаараа явж болохгүй автобус нь чиглэлгээд идэх гэсэн тийм. Тэр айгуу сэн те. Би ингээ хаяа гэртээ ганцаар байж байгаа гид бодсон шүү дээ. Яагаад тэгж байгаа юм бол гээ те. Зүр хувийнхаа машинд ганцаар ингээ явж ивэл өвчин тусна. Автобус олуулаад чихэх юм бол тусахгүй гэсэн. Тийм та нарын гэр хаана амьдарч ирсэн тэр яармаг модноо хоёулаа азтай та нар яг модноо иртээс. Модны байж хамгийн азгүй газар нээсэн үү те. Хаашаал гарна байшин хаашаал гарна ингээ нэг дүрдээ итгэцээ Avengers би ч бас тэргүй юм сэтгүүл чи нэг юм юутай байсан бас үнэлэлтэй гарчин. Манай яармагын ч учиртай. Тэг. Ингээл орцноосоо гарлаа ингээд уул ингээд гой голын бургас. Тэгэнгүүт ингээд тэр чин те бид нар амьдаа хайртай. Гэхдээ юмны учрыг бас ойлгоно тий бас яалгана тий учиргүй иннэх ингээд ингэждэг юм биш гэдгийг мэдээд байгаа байхгүй тий энэ үнэхээр юм ужиг өвчтэй амьсгалын хүнд бэрхшээлтэй ер нь амь насан дээсэн дөрөөн дээр байгаа хүмүүс л энийг дийлэхгүй яваад байна гэдгийг бол ойлгуулад байгаа шүү дээ тэр ингээд туснуу та үгүй тусаагүй буруу брок тусаагүй
Тэгсэн чинь бид нар ингээд нэг урагшаага ингээд нэг туулын хойшоогоо туулын ингээд бурус хүмүүсаар ингээд ороод хүүхд мөхтэй агарлуулад ингээд алхаа явж байгаа ш. Тэгэнгүүт хаанаас ч юм цагаан олгоод гэртээ ороороо зайгаа бариараа гэд би тэг гайхацсан байхгүй. Энэ одоо энэ шугууд туулын энэ өргөн уудам те хэдэн мянган гаа шугууд ингээ алхаж явж байгаа хүмүүс одоо те яа тэр цагаан олгоор ирж ирсэн өөртөөс үнэн итгэлтэй ирж байгаа байхгүй. Тэгээд би тэндээс нэг юм ойлгосон. Энэ нөгөө нэг 30-аад оны үе одоо нөгөө улаан хувьсгал ямар юмны хувьсгал гэх илийн нэг юм нийгмийн сүрүүлжсэн хөдөлгөөнүүд байдаг шүү дээ. Тэдэрт оролцдог юм майндтай хүмүүсийн үргэлжлэл одоо хүртэл амьд орчсоор байгаа юм байна гэдэг нь өстой баталгаатай тодорхой болсон. За ер нь тэр үеийг дурсахад тэр байна. Энэ чинь хөгжлөөс дугаатлаа шүү дээ. Хэдүүлээ мяагаас мэдээд очих хэрэгтэй. Ёстой л аимхай хүмүүс юм байна. Амар аимхай. Тэр нөө тоглолтын ярилцлага эргэж ороод нэг мэдээлэл өгчээ гэж бодож байна. Одоо 30 жил болох ч тэгээд өнгөрсөн жилийн харуул Heat Park. Энэ жил чинь нэрээ өөрчилсөн. Social Park. Social Park юм уу? Social Pay Park шүү. Зарим хүмүүсийн толгой нэргээд тах шиг үлээ. Одоо дижиж хэд хэдэн тоглолт зарлагдсан байна. Хүмүүс Social Park гэхээр хааны одоо нөгөө Heat Park ч шүү дээ уурчнаар. Шангрилын хашаанд тийм ээ. Тий, Шангрилын хашаанд яг одоо хуучин яг тэр байрлалаараа бүх юм нэг юмдээ. Тэгээд нодон би бол тэнд юуг үтсэн. Нөгөө K-pop-ын тоглолт ütсэн. За Rain, Alert Rain, 21-ийн нөгөө гоё дуучин хүүхэн. Тэгээ бас нөгөө нэг бас өөр хоёр дуучин өдр байсан. Тэр үтсэн. Гоё л л. Гоё л л. 30 жилийн ойгоор ахаа шинэ уран бүтээл гарах уу? Шинэ дуу юу? Яг хэлж мэдэхгүй байна. Зүгээр шинэ дуунууд бол бидэрт байгаа. Зөндөө байгаа. Нэг цомог гаргана гэвэл бүтэн цомог ингээд дарцсан идэр чинь. Тийм үү. Тий. Ер нь камертай хамтлагт бас өнгөрсөн 30 жилийн хугацаанд хүмүүс төрөөгөө бас мерсер дуунууд зөндөө байгаа. Тий. Бид нар өөрсдөө хүртэл ингээд сонсоод анх ингээд тухайн дуугаа бичээд бүгд бэлэн болгоо сонсоод юу чи ямар гоё нийч вэ гээл тэгсэн мөртлөө тэрийгэ гарахгүйгээр дарж агаад араас нь дахиад өөр урамжлалтай цомог явангууд нөгөө дууд үүр тэндээ зүгдэг. Нэстэ жинхэнэ нөгөө коронагийн гагнуулсан хаалт түгжигч шиг үлдсэн тийм дуунууд бас байгаа. Одоо шийдвэр камертай хамт бас дахиад бүтэн цомог байгаа. Тий. Гол нь бид нар зүгээр яг энэ шин дуу гарах цаг хугацаа зөв юм уу буруу юм уу мэдэхгүй байна. Ер нь бол зүгээр яг өнгөрсөн цаг хугацаанд хүмүүсийн зүрх сэтгэл төрсөн нэг гоё дурсамжийн сэргээдэг гоё дуунууд тэдэр дээрээ илүү гоё төвлөрүүл ямар юм бэ л гэдэг л бодолтой байна. Яг өнөөдрийн байдлаар тийм. Тэгэл 7 хоногийн дараа юу болж өөрчлөгдөх мэдэхгүй л байна. Энэ 30 жилээр чинь одоо ингээд тоглолт гэхээр хүмүүс хоёр хуваагдаад байна. За дөрөвний хэлдэг шинэ уран бүтээл байх хэрэгтэй байхгүй хэрэгтэй. Бас нэг зүйл нь юу гэнгүүт тоглолт гэхээр битүү guest artist гэдэг нэрээр хүмүүсээр бөмбөгдөд байна. Панчаан гэж яригддаг. Тийм, зарим тоглолт бол бүр жинхэнэ уур хүрэж байна. Одоо юм том стадионы хэмжээний задгай тоглолтууд гэл айгүй их тийм гардаг. Тоглолтын 3-ны бараг 2 нь guest artist яваад 3-ны 1 дээр нь үндсэн хамтлаг нь гарч иж нэг 15 дуу дуулаад орчиж байна. Энэ шудраг бус байна. Гэл ингэх уурлах юм зөндөө гардаг. Танаа хамтлагийн хувьд одоо яг тов нь гарсан юм чинь одоо яг ийм тийм болно гэдэг зүйл байгаа. Guest artist нь байна, их байна, бага байна гэдэг ч юм. Guest artist байхгүй. Бүгд шууд эхлээл. Тий. Камертон бол камертоноор эхлээл камертаараа дуусна. За. Тийм нөгөө голоор нь ч хүмүүс гарахгүй, ихэн дээр нь ч гарахгүй, төгсгөл дээр нь ч гарахгүй. Одоо өстө жинхэнэ нөгөө хүмүүсийн амыг хаах нь жинхэнэ нөгөө камертон тоглолтыг ирээ ингэдэм аа гэдэг. Дундуур нь явахгүйгээр тий. Яг хөө зүгээр харьцангуй одоо ингээ рок попын хамтлагууд дундаа бол стадион тоглолт хийсэн туршлагаар бол эсвэл хамгийн олон хүн цуглуулж олон нийтэд тоглолт хийжсэн туршлагаар бол ялчгүй бид нар тий. Тэгээд бид нар наад юунууд чинь бас ингээд оролдоод үзсэн. Тэгээд дими юм байна гэдэг. Яг 2005 онд бол яг өөрсдөө тулгуур тоглоод яг голоор нөгөө нэг болдоо ингээд өөрхөн соло дуумаг дуулж хахад тэрний голоор ингээд хин Kuiza BAT дээр гараад ингээд дуэт хэлбэрээр дуулж байгаа. Тэрнээс дунд нь ингээд хайчаад нэг хүн дуулвал өөрсдөө арга шиг үг ороогүй. За нэгдүгээр асууд 2010 онд тоглолт хийж ирсэн. Тэгэхдээ бид бодохгүй за хэдүүлээ дахиад хийзээч стадион тоглоо байлээ. Нэгэнт ингээд ийм их зардал мөнгө болоод ийм тайз хөгжим яцсан юм чинь ингээд залуу гоё хамтлаг дуучид байна бас тий. Стадионын тайзнаар гараад энийг эзэмшээд гоё дураараа гоё
дуулаг гэж бодоод тэгээ тухайн үеийн ингээ залуу хамтлагууд бүгд нэр яриа та боломжтой гэж дуулаарай гэд. Бой банд. Ер нь хамтлагууд ер нь дуулсан. Тий. Тэгээд миний санджаагаар бол Ванкуш ямар ч гэсэн яг тэр том дайсан дээр бичгэн жаад дуулж ирсэн. Бид нар бол цөм авч ирсэн. Ер нь бүгд л гоё дуулж ирсэн. Playtime дээр камертон хамтлаг яагаад гардаггүй юм бол. Би ч одоо 3 жил дараалж Playtime явсан. Нэг ч камертон байна. Playtime-ийн нэг тустай насрууд байдаг шүү дээ. Тэгээ бид нар бол ямар ч Playtime-ийн нэг асар дээр нь дуулж ирсэн шүү дээ. Яг үндсэн төв тайзнаар нь дуулж үзээгүй. Тий. Тэгээ аливаа газар дуулна гэдэг чинь ажлаа хийж ин тэгэхээр цалин мөнгө тохирох хэрэгтэй л байна л да гэж тийм шулуухан хэлсэн дээрээ гэдэг. Манай нацгаач бол ер нь тим юмыг алдаад байхаар тийм маркетингтэй хүн биш шүү дээ. Цаадаг ч юм бол жил болгон гатгаал гэдэг. Playtime болох гэж байгаа. Та нар яваад чинь яах вэ? Тийдэл яаж нацгаа тийм үү гээл. Тэгээд энэ чинь бас цаана бүтэн жилээр нь ингэж тийм үү төлөвлөж байгаа хүнд чинь бас ингээд манайс эндээс нэг цөм юм ярихаар нөгөөд чинь энэ байхгүй болчих тэр нь байхгүй болчих гэдэг тийм ер нь бүхэл юм тоолдог дээр ирээл зогсдог шүү дээ тийм тоолсон чи зогсчлаа шүү дээ тэгээд тийм нацгаач гэсэн өөрөө ойлгож байгаа чи өөрөө шоу бизнесээр илүү их олон жил бас амар сайн энийг хөгжүүлэх гэж энийг гоё болгох гэж маш их хичээж явсан. Тэгээд маш хүндэтгэлтэй байдаг. Тэгээд бид нар дуулвал тэгжил дуулна. Тэгэхээр нацгаа за ойлголоо гээл. Одоо тэгэхээр тоглолтын дээр янз бүрийн өөр артист байхгүй гэж байна. Тийм тэгэхээр камертоны мэдээж бүх дуунууд нь дуулагдах нь байна. Тэрнээс дундуур нь манайс хальт гарч идэж магадгүй шүү. Хаашаа байгаа. Хайчгаад идэв. Тэр орд нь учрлаг гаргаад юу яриад байна. Гэхдээ бас энэ ч бас гоё ордлого шүү дээ. Чи бодоод үзэхгүй тий. Ийм подкаст, ийм влогыг бас тий нэг тайзан дээр тий 20 30 мянган хүнтэй хийх гэж бас. Тэгээл гэнэ. Ээж ч гарч ирээ гоё тий гэсэн. Я мандуулыг болохоор тэр үү тавиар тий. За хөөе болохгүй шиг цааж байгаа. Одоо жигнэс орлож байгаа. Тэгээ хажууд нэг битмин тавьсан. Мандууд гэхдээ тэрэн дээр чи бүр цөм хийн. Имийн компаниуд ч мангар гоё. Цаад ч юм бол ингээ Аз фарм эндээ монстойгоо ингээ тий. Дийл нэгдэ зүгээр дийлнийхэн зүгээр нэг хуваар заач рейнж аваад байсан. Моси өөх юу нэстэ. За G класс хамгийн сүүлийн ингээ ах битээ мессеж өгөөд дээ шүү дээ. Дүүнэр ingээч гэж гарган зааж өгөөд дээ шүү дээ. Тэгэхээр энэ чи камертон за болд ах бол яах вэ? Камертоны бүх гишүүд өөрсдийн цомогтой. Тийм. Тэгэхээр энэ цомгийн хит дуунууд бол бүх цомог хит болсон тэгээ яаж байгаа. Мэдээ ахын одоо Миамур гэдэг алсан шүү дээ, тий. Алхаж явна гэдэргээд дуунууд байна. Тэгэхээр энэ цомгийн дуунууд нь түүл гарах уу? Нэг нэгээрээ. Яг үнэ. Одоо яг соологоор л одоо шийдвэл Ибама нэг цомогтой байдаг. Тэгдэг. Би нэг хоёр цомогтой, Дана хоёр цомогтой. За нөгөө тий манай ахлагч бол тэгээд ойлгомжтой. Мангар олон цомогтой, мангар олон дуутай тий. Тэр сүүл тэр дууныхын тоо маань хит гिचвэ баг 300 гэж. Камертоноо давах гэдэг нүгөө юу? Үнд давалгүй байдаг юм байдаг шүү дээ. Чи амар. Тэгэхээр одоо тий ямар ч байсан тайзан дээр хин төрүүлж гарч дуулахгүйг бол мяагаараа газ би гараад болчихно. Өвчин дуссан тэнийг юм шиг болдог яраас тий. Зөвхөн чамрыг яраас гарснаа. Зээ гинэ. What's the meeting болж яс нөдөр шийчиг. Мэдэн дөөс нөөл битүү очоо. За нэг юм гүрэж болдоо гар дуулахт нь ороо шээвэд очооргүй. Бүгд тэгээ шээсээ хичээ тэгээ тайзраг өнгөт нь болдоо дуулахт нь зөрж ирнэ. Стадионы нөөл чинь шууд одоо баг. Би яг дөнгөсөө наадахаар ч очиод ирсэн. Тэгээд нөө сошиал паркийн захиралтай манай нөө Миндэ гэж задлаа шин. Тэгээ хамт олонтой зүг бидэд талбай дээр очиод үзээд яваад тэгээ нойлын асуудал хамгийн нэгдүгээр. Гэрэлтүүлгийн асуудал нэгдүгээр тий. Тэгээ хоол унд бол яг хөө тэр чинь хувийн хүмүүс үрж ирээд өөрсдөө гой ингээд яачих. Учаад асаачдаг. Тий. Учраа болчих.
Тэгсэн 0 бол гайгүй ер нь бол ачаалаа даач шүүл гэж байна. Гэтэ яг энэ бол бидний хамгийн сайн сөхөж ярих сэдв бол ерөөсөө 0 ариун зэрэг асуудал тий. Зарим хүн ингэж идэгий. За яг ингээл 0-оо ингээл жил болгон л сошиал парк нь ч бай, стадион ч бай ингээд айлуулах боломжоор нэмээд л идэг. Тэнгүүд стадионд 30 мянгуулаа тоглолт үзчихэж хүмүүс яг гэртээ ороо бийцэж байгаа юм шиг бийцэх гэдэг байхгүй. Оо бийцээ. Шууд орлоо гар. Энд чинь бас тийм ээ. Боломжгүй шүү дээ. 30 мянган зугларсан байна. Боломжгүй хадгалах хэмжээний лайн байх хэрэгтэй. Лайн гарна. Тийм. Тэгээ энийг бас ойлгож байгаарэ гэж бас хэлмээр байгаа маа. Юунд одоо өөр улс орн ч гэсэн бид нар бас ингээл олон нийтийн дээр харж байхад бол яг тэр очор дараалал үүсэж байгаа. Гэхдээ тэд нар асар төвчээртэй очор дарааллаараа тэгээд нэг тийм хоёрт нөгөө 0-4-өөр орж үйлчлүүлж байгаа юм байна. Аль болох нөгөө богино хугацаанд дараагийн үнэ оруулахын тулд бас бие биенийгээ хүндлээд гэх айгу хурдан явж байгаа байхгүй. Тэгээд бас нөгөө автобус тэгээ нийтийн унааны очор гэд сая Inspire гээд нэг айгу гоё Инчонд Inspire гээд ингээд нэг том бүтээн байгуулалт хийгдсэн юм байл да. Зочид буудал Inspire Arena гээд Inspire the Casino нэг амар гоё том байгууламж. Тэгээ тэнд нэг 7 хоногийн 5-т хагасаан болгон тоглолтууд болд юм байна. Тэгээ сая жишээлбэл 2-7 хоногийн өмнө одоо Blackpink-ийн Jennie тоглоод байж ах шээ. Тэрний өмнө яг тэрний өмнөх 7 хоног дээр нь би санаандгүй нэг тэргээр явж байгаа байхгүй юу? Тэгсэн чинь санаандгүй явж ингээ харсан байхгүй юу? Чийлрээд хүүхдээ салхилуулаад би ч юм сая нэл хүүхдээ жоо агаарлуулаа гэж явжсэн ингээ үе ямар гоё байсан бэ гэж тойроо явахгүй юу? Сонирхоос тойрж үзлээ алхаад. Тэгсэн дотор нь мангар том тоглолт болж байгаа юм байна. За тэгсэн чинь ойролцоогоор тэр бараг нэг 40 мянган үний эргэлт үүссэн байгаа гэж байгаа. Зөвхөн арена тоглолтыг үзэж байгаа гэдэг. Би тэгээ сонсчод хүн хаана байгаа, машин хаана байгаа гэсэн чинь бүгд байхгүй. Өглөөнөөсөө эхлээл тэд чинь ингээд тусгай автобуснууд нь хурж ирэл зөөгөө авчирээд байна. Тэгээ эренгүүтээ тэр чинь ганцхан Солонгосын одоо юу гэдгийг Инчоны иргэд иж үзэхгүй шүү дээ. Солонгосын өнцөг булан бүр байсан. За тэгээд Тайван, Япон, Хятадаас гэж жуулчил. Тэгээ тэр тоглолтоо үздэг хүмүүс нь. Тэгээ юм чимдаануудтайгаа ирд юм байна. Эренгүүтээ гадаа ирээд тэгвэл ийм агуулгах шиг ингээд асрууд барьсан ингээд сууж идэв юм байна. Хүмүүс ингээд түрээс одоо хадгалдаг агуулгах болж байгаа байхгүй өөрөө. Тэгээ яг онгоцны нэг үе шиг ингээд нэр юмнууд ингээд бичээд нөгөөдх нь тэгээ тэр нь чимдаан дотор өөрийнхөө өмсөж ирсэн зузаан хувцас хийж хадгалуулаад гутал солиод тэгээд байшин руугаа орчт юм байна. Тэгээ тэр байшин дотор ороод байна. Тэгэл ерөөсөө тэр очор дараал зохион байгуулалт тэрэн дээр л өөрсдөө айгуу дигтэй байнгуйч тэр хэдэн 10 мянган үний юу ч мэддэхгүй байх. Гадаан тэгэж цуглаж байгаа, буужгинж байгаа, хинээ хаана миний хүүхдийг зарлаадаг гэж явж байгаа нэг ч амтай алга тийм. Тэгээ явж байгаа байшингийнх нь одоо нэг хаалгаар нь орохгүй юу? Ороод ингээ явж байгаа. Тэгсэн чи яг тэр нэг үзэгчд ингээ орж байгаа тэр нэг том нэг коридор нь таарж ах шиг байна. Тэгсэн чи ингээд эндээс ингээл ерөөсөө метро шиг ингээд бичгинж байгаа хүмүүс дүр гэл. Тэгээ уул зуруудтай. Тэгээ уулзар дээр начи хүлээг байж байгангууд нөгөө хүн зохицуулж байгаа зогс гэхэд бүгд зогсоол тэнгүүд энэ талаас нь бидний шиг хүмүүсийг гаргаж явуулаад тэгээ дахиад дараагийн урсгалтаа явуулаад ерөөсөө зохион байгуулалт юм. Зохион байгуулалт. Тий. Зохион байгуулалт асар өндөр түвшинд байх хэрэгтэй. Хүмүүсийнх нь хүмүүжил нь өөрсдөө айгүй гоё зохион байгуулалт байж чадаад ганцхан солонгос хүмүүс биш шүү. Тэнд чинь тэгээд миний харж ирснээр бол хүүхд мөхтүүд тэгээд тэр доогор хоолунд идэ явж хахад хятадууд аявих байна. Тийм гоё интертеймент аялж үзлэг хятадууд их явж тоглолт үздэг болсон байна. Япончууд мэдээж байсан, Тайванууд бас байсан. Манайх ч өөрсдөө хүлээх дургу хардаг юм л дээ. Ер нь хүлээх дургу шүү. За тэр тарах цагийнаас харлаа. Би чинь нөгөө нэг бас өөрөө энэ ертөнцийн юм болохоор эдгээр яаж ханддаг юм бэ гэдгийг л сонирхоо хардаг. За тэгээд буцаад яг тарж ах цагаар нэг ингээ буцаад нөгөө нэг буудлын руу ирж ийсэн. Тэгсэн чинь мэдээж төгжрөл үүсэж байгаа замын төгжрөл. Гэхдээ яг л нөгөө нэг юугаар адилхан. Ингээл ерөөсөө улаан гэрэл ассан бол зогслоо, ногоон гэрэл ассан бол явлаа, шар гэрэл аслаа хөдгөөнө бас зогсоо. Одоо ингээд бие бинийгээ хүндлэл янгууд тэр тэ амар олон 10 мянган хүмүүсийн тэр машин, такси, автобус эдэр хиндэж гавлахгүй явчихж байгаа. Нэгдүгээр асуудал. Хоёрдугаар асуудал автобусны буудлын чинь нэг тусгай автобуснууд байгаа шүү дээ. Тий. Гадаа нэг ингээд ирж итэл ингээ өрөө тавьсан мэт юм лээ. Нэг автобусны зогсоол нь тустай. Тэнгүү тэдний шууд хөдөлгөөнд ороод хүмүүсээ автобусныхан буудлуудаас очиж авч байгаа байхгүй юу? Автобусныхан буудлынхан очир нь одоо юу гэдэг 2 3 4 км-ийн гадаа.
Тэгээ мэдээж тийш тоглолт үзэх гэж ирсэн юм уу жоохон охтууд чи мини юу гэхдээ ийм гой хөөрхөн аниме шиг голмоцтой. Тэгээ нөгөө ийм чих мэхээ зүүцсэн юм астаг гэрэл мэрлээ барьцсан. Эсвэл чимдаа миндана гэж ирсэн. Гэхдээ тэд нар маш төсвөртэй очрлж байгаа. Бид асуухгүй эдгээр хідэн цаг очрлох уу гэсэн дунджаа 3 цаг очролдог. Хатуусандаа суух гэж. Гэхдээ хинийхэн ч урдуур дайраал тий. Би тийм байхгүй л очир загч байхгүй шүү. Утас муцаа сайхан оролдоол ингээд очрлоо ингээд очрны баг багаар өгшлээ. Тэгэл ямар ч үсэн яг л нэг тийм 3 цагийн дараа эргээл цонхоор ингээд харахад дууссан байгаа байхгүй. Тэр амар хүний урсгал машин урсгал бүгд айл хэдийн байхгүй хов хоос. Тэгэхээр хувь хүмүүсийн өөрсдийн хандлага маш чухал юм байна л гэдгийг ойлголоо. Тэгэд энийгээ ч гэсэн хэдүүлээ бие биендээ их сайн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулдаг одоо учрал шиг та ячиг хүмүүстэй гоё ингээ сайн хилж өгж явах хэрэгтэй байх гэж бодож байна. Тэгэхээр одоо тоглолт зохион байгуулж байгаа хүмүүс мэн ч гэсэн дуршлагчж байгаа хаа. Ерөнхийдөө баг та ч гэсэн баг анзаарж байгаа хурлаг соёлын үн ч гэсэн 21 оноос эхлээд ерөнхийдөө бүр асар их тоглолт болдог болчлоо тий. Тийм дэлхийд даяараа гэж хэлээ. Энэ бүр Монголч биш гэж хэлээ шүү тий. Ягаад тэгэхээр нөгөө өмнө нь бид нар чинь нөгөө нэг юуг анзаардаг байсан юм байна л да. Амьдралын баяр баясгал гэдэг нь одоо юу гэдгийг олуулаа нийлж цуглаж ингээд нэг тийм гоё мүзээл ингээд гоё гоё вайбанд ороод тэр нь амьдралд маш чухал гэдгийг ойлгодгүй байжгаад сайхан төгжигдээд хаалгаа нэг агнуулаад хоёр жил тийм ээ. Тэгээд нөгөө нямхүү дараг өнрөө хоёрыг хоорондоо хэрэлдгийг хараад тэгээ бид нар ойлгож байгаа байхгүй пэйжэг одоо бөөнөрөө цогл дуу хөгжим сонсох чинь гоё аз жаргал байсан юм. Ямар сайхан байсан юм бэ. Дэлхий тэр чигээрээ. Төгжрлээ сансан ш хүмүүс. Тэгсэн тий. Санаа ш дээ үү тий. Төгжрөх юмс. Тий. Тэгэхээр Монголд ч гэсэн энэ үзэгдэл маань бас аягуулсаа эргээр эргэж орж ирж байгаа. Тэгээ энэ маань өөрөө бас эдийн засгийн ач холбогдол маш өндөр. Одоо зүгээр одоо энгийн үзэгч хүмүүс бол тайзны ард болон түүнтэй холбоотой өмнөх одоо сар жилүүдийн ажлыг мэдэхгүй шүү дээ. Үүнд бол маш олон хүмүүс оролцдог тийм ээ. Зөвхөн сошиал одоо энэ сурчлагаа, маркетинг хүмүүст ингээ эргээд тэр дурсамжийг ойлгуул тэр тоглолтыг үзэх, итгэхийг сэргээх ажилд гэхэд 100 гаруй оролцоод ажиллаж эхэлж байгаа. За тэгэл ойлгомжтой зөвхөн тэр тайзан дээр гэхэд тэгэл 100-100-аар тоологдно. Тэр бүх хүмүүс өөрсдийн хөдөлмөрөө өнлөж хөлсөөрөө ажиллана тийм ээ. Энэ өөрөө эдийн засгийн хэрэгэл мөн. За ингээд нэг дор цуглаж байгаа 5 хүн ч бай, 50000 хүн ч бай, тий 50000 хүн ч бай. Тэд нар эдэн, уун, ямар нэгэн бэлэг дурслын зүйл худалдаж аван тэнд ингээд маш гоё тий нэг цэг дээр цуглангуудаа аягуулсаа эдийн засгийн бас нэг юм эрчимтэй юу хөдөлж байгаа. Тэгээ энэ маань өөрөө л яг л бодит одоо ашгийг л хүн болгоно авчирч ийн гэсэн үг шүү. За хэсэг оргийн дараа бүгдээрээ уулзцгаая. Уулзцгаая. Хэсэг оргийн дараа бүгдээрээ уулзцгаая. Та бүхний биедээ оруулах хэрэглэж байгаа хүнсний бүтээгдэхүүнүүд чинь хамгийн чанартай байх хэрэгтэй. Учрал Talk Eden podcast-ыг San Miguel шар ариг солиулж байна. Тэртээ 1890 оноос түүхтэй Испаниас гаралтай энэ хүн шар ариг та бүхний хамгийн дотны хүмүүс, найз нөхөд хамтдаа тэмдэглэж байгаа баяр өдрүүдийн хамгийн гоё дурсамжуудын нэгийг бүтээх болно. San Miguel Учрал Talk. За пив ундралхтаа хэдүүл ингэнэ. Эхлээд ингээ сайхан зузаан хөөс үүсгэж чинь. Тэгээ хааны дагуулад ингээ пив ундралнаа гэж. Ийм гоё юм голден өнгөтэй Pilsen гэдэг. Ийм голден өнгөтэй. Ийм гоё пив байна. Cheers. San Miguel. Eden podcast тааханд хүрж байна. Boy band-ийн 90 үе. Одоо хөвгүүдийн хамтлагийн 90 үе гэх тэгэхээр чинь одоо 90-ад оноос эхлээд 2000-ад он хүртэл явал. Тэгэл бас ч одоо яг ингээ boy band гэхээр байхгүй тий. Ер нь тэгж гарч ирэхгүй л байгаа. Ер нь дэлхийд даяараа л хүрэн тийм байсан баг тий. Тий. Яг тухайн үед ч яг boy band-уудын дэлхийн тесрэлт шүү дээ. Одоо яг New Kids on the Block гэдэг Америкийн хамтлаг. Эднийхэн алаал тэгээ boy band ямар амар вэ гэдгийг үзүүлээл те. Тэнгүүд араас нь залгаад англи талаас нь UK талаас нь бас хамтлаг гаргаж ирж байгаа. Тэр нь Tech-Tat гарч ирэнгүүтээ Европ, баруун зүүн Европын зах зээлийг базаал. Энд ч ерөөсөө мөнгөний л дайн л да. Тэгээ Америкийн New Kids амар янгууд тэрний CD-ний борлол дэлхийд тэр тусмаа хамгийн баян зах зээл болгоо одоо баруун зүүн Европыг хуу хамнаа гэдэг чинь хайр мөнгө гэж байгаа шүү дээ тэр чинь. Тэгэнгүүт тэр мөнгөө барьж үлдэхэд бол Tech-Tat гарч ирээл
Тэгэнгүүтээ үн өстө сайхан том зах зээл байна гээл. Тэгэнгүүт мундаг продюсерүүд ажиллаад тэгэл нөгөө Backstreet Boys-ийн үйлдвэрлээл, нөгөө талд нь Boys One Ирланд гаралтай залуучуудыг бас үйлдвэрлээл те. Тэгээ дууны одоо нөгөө стил жанр нэрт арай өөр те. Одоо жишээлбэл UK-ийн одоо хамтлагуудтай ижилсүүлээ ингээ харахад бол Камертон бол одоо жишээл UTech төстэй харагдана. Tech-Tat-тай нэг төстэй харагдана. Тэгээ арай тийм жооны CT тэгээ жоохон орчин urban стилтэй дуу муунуудыг тухайн үедээ санал зах зээлээ санал болгодог. Boys One болохоор нэг жоохон нэг тийм нэг нийтийн дууны стилтэйгээр нэг Ирланд те нэг жоохон хөдөөний стилтэй дуу муу гэдэг. Одоо манайхаар бол номдоос мостой стилтэй. Тэгвэл тийм байгаа үстэй те. Гэхдээ тэр чинь өөрөө зах зээл ахгүй юу? Зах зээлээс л мөнгөөс хамардаж авах гэдэг шүү дээ. Тий. Тэгэнгүүт л дараа нь тэгэл UK-нүүд нь ингээл оролдгоо тийгээл. Тэгээ яг үндэ бол одоо шийдээд Америкт ч тухайн цаг үед нь ч одоо ч очоо та нар Tech-Tat гэж хамтлаг мэдхгүй. Мэдхгүй. Тэгээ Robbie Williams гэд мэдхгүй гэхээр ер нь гадарлан тий нэг UK-ийн нэг залуу байдаг гэд. Тэгээд Robbie Williams чинь Америкийн тэр ТV-ийн зах зээл рүү бас өөрийгөө таниул тэндээс бас нэг 5 цаас олох гээд байна шүү дээ тэр чинь. Тэрнээс тий би лаг шүү гэж очивол тэргээр дөрөв лаг амтайгаа өшгөлөл байгаа шүү тий. Тэгэнгүүт нөхөр чи яг Канадын дуучин Библээ эдэртэй хойлмогоор хойлолдож Канадаар дамжиж Америкийн зах зээл рүү нэвтэж байгаа шүү. Тэгээд Entertainment нэр мөрөд чи RW нэтрэгээ тий. Тэгэхгүй одоо манайхаар бол одоо юу гэдгийг тий төмөр тогоо гэдэг нэртэй нөхөр очиод байгаа байхгүй юу? Хөдөө харгаас нэг тий UK-гийн нэг хөдөөний арлын нэртэй нөхөр тий. Тэгэнгүүт нөгөөд чинь тий TT гэж бигээд яваад их аягаад бас орчин үед Америкийн зах зээл дээр бас Entertainment сонсогдоод зарагдаад байна шүү дээ тий. Одоо манай Монголч гэсэн тийм жишээнүүд байдаг шүү дээ тий. Одоо нөгөө Галагийн Анугийн чинь жинхэнэ нэр нь өөр нэртэй байцтэй. Тий өөр. Урангоо гэдэг нэртэй. Тэр чинь чи өөртөө гоё Ану гэж нэр мэрэг. BX. Тийм BX чинь бас өөр нэртэй. Батбатар илүү. Тий бат тийм тэр байх жишээтэй. Тийм байна. Тийм. Тэгээд boy band-ийн бол агуу том тесрэлт болсон. Тэгээд тэр том тесрэлтийн эсрэг бүр MTV бүр тусдаа цаг гаргасан No Boy Band гэж яагаад бүр телевизийн хөтөлбөрүүд гаргадаг байсан шүү дээ. MTV өөрсдөө хүртэл тэр boy band-тэй чинь тэмцэж эхэлсэн шүү дээ. Ягаад тэгэхээр нөгөө борооны дараах мөөх шиг те түмэн тийм too much boy band-үүд төрөл тэнгүү No Boy Band гэж яагаад нөгөө нэг шин цагийн нөгөө rock, шин цагийн өөр хөгжмнүүдийг сурчилж яг дунд үеэс хоошоо гэх юм бол дэлхийд нөгөө альтернатив ер нь хөнгөн rock, rap rock гэдэг зүйлс бас орж ирсэн байдаг шүү дээ. Одоо тэр чинь бас амар тэр юу чинь юм туушрахаараа бас нэг утгаа алддаг тий. Эхэндээ бол boy band амар гоё тийм соёл байж гисэн. Сүүлдээ бүр утгагүй болоод тэгээл нэг юм нэг 4 юм уу 5 ямар нэгэн залуучууд цуглан аль нэг нь ямар нэгэн байдлаар нэг юм өнгөт арьстай байна. Нэг нь нэг заавал нэг тийм блонд үстэй амар царайлаг тий. Тэгээ нүд нь юм гэрэлцсэн юм гоё цэнхэр нүд мөдтэй гэдэг. Яг нэг юм хивэн цутгацсан юм шиг. Тэгсэн мэт дуунууд нэг явдггүй нэг балан амар мангарах гад гэсэн тий. Тэгээ энэ дундаас нэг энэ яг гей бах та гэж тий. Дээрээс заавал нэг гей байна. Тий заавал гейтэй байхгүй. Тий гейтэй. Тэр нь бүр зохион байгуулалтаа нэг гейгээ зоон тий. Тэгээд тэгэнгүүт чинь нөгөө утгаа алдахаар чинь тэрний чинь эсрэг одоо нөгөө нэг том нөгөө publishing зурагтууд нөгөө entertainment сувгууд чинь No Boy Band гэдэг. Тэгэнгүүтээ одоо азар нөгөө Nirvana-гийнхэн дуунууд нь бас гоё хүмүүст хүрээл те. Тэгэл grunge шин тийм урсгалын rock нүүсээ. Limp Bizkit гэж алсан шүү дээ. Тий. Тэдний чинь бол ер нь орчин цагийн boy band гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тий. За тэгээд Монголд бол мэдээж тэр бас тусглаа болсон. Тэгсэн. Тий. Тэгээд 95 онд жишээлбэл бид нар boy band болоод гараад тэгэнгүүт бас л яг нэг хувь зээнэ маш гоё юм юунууд нь нөгөө нэг нюанс нэг гоё нэг юмнууд нь таарал тий. Цаг үеийн юунууд нь ингээд нэг тохиолууд нь ингээд нэг гоё таарал тэгэл явсан. Тэгэнгүүт нөгөө камертон ингээд болдгийм байна гингүүд чинь тэгэл араас нь тэгэл ингээд нэг 4 байна уу 5 хүмүүс нийлээл хөвчлэн дандаа 4-ийн тоогоор нийлээд байсан л та. Тэгсэн. Тэгээ миний хувьд бол аюу шүүмжлэлтэй байдаг гэсэн. Эдгээр тоон дээр ингээд имижэн дээр ач холбогдлого байдаг юм. Тий, тэгээд уг нь бол нэг тэ бүр эсэргээрээ бүр 6 8 байвал зүгээр ахгүй тий. Тий, бүр олуула.
Бүр олоолаа болохоор оршин тогтнолоос хэцүүлэхтэй. Зөв тэр олон Бас хүн тийм ээ. нэгдэггүй зангиддаг чадахгүй. Тэгээд одоо адны наацх нь энд бас цалингаар дуулыг хэрд чи одоо амт ч үгүй ам. Бас тийм юм байна. Тийм. Эдийн засгийн хувьд гэдэг шүү дээ. Тэгээд ямар ч манай сургууль буюу одоо юуны хөгжим коллежээс бол нэлээх хамтлаг төрсөн. Тэгээд ер нь жишээлбэл Фризон ч н одоо хөгжим коллеж Тийм гурвал тий. тийм гуруулаа. Тэгээд ер нь ингээл аюух төрсөн хамтлагууд аюух төрсөн. Тэгээ сая сүүлд ингээл нөгөө хөвгүүдийн хамтлаг байсан хүмүүс гээл хэд чинь энэ тэндгүүл бага хамтлагууд бол байсан гээл гарч ирэл бичигнэл Трио take off maf гэл тий. Тэгтээ бас тэгэл азтай байхгүй. Тэр чинь бас тэгэл ямар нэгэн хэмжээгээр тэр хүмүүсийн сонирхлыг өдөөгдсөн байх үед тэдний гаргасан дуунууд нь ингээд энд нь хадгалагдчихж байгаа байхгүй. Тэгээ хүмүүсийн дурсамжтай уягдаад тэгээ тэр дуунуудын сайн ч бай, муу ч бай, тэгээ сайхан ч бай, муухай ч бай, ямар ч байсан хүний дурсамжтай уягдаад үлдэнэ гэдэг чинь айгүй том амжилт шүү дээ. Тий. Супер гоё дуунууд хэдүүлээ дуртай мөртлөө хүн сонсохоор хүн анх удаа сонсч байгаа шиг дуунууд зөндөө байдаг шүү харуугаар. Тэр чинь нөгөө нэг донжин зөрчсөн л байгаа хэрэг тий. Тэгтээ яалтч нэг юм ховор хүмүүс байсан тий. Зөвхөн зурагтаар харж болдог. Сошиал гэж юм байхгүй. Тэгэхээр ингээд илүү яг үнэнч фэнтэй байсан баг гэж би бодоод байдаг шүү. Яг жигнээс ингээд харахаараа ингээд ах нарыг харахаар ингээд алмаардаг гэсэн. Өөх амьд юм байна гэд. Одоо болонгууд ингээд сошиал Instagram-ын дагаал стори гээл за хүн л юм байна штэ гэдсэн. Яг ах нарын үед бол нэр хангаадаг гэсэн. Яг бидний хувьд яг тодорхой хэмжээний бид нар амжилтанд хүрсэн нэг хүрсэн. Тэрний нөгөөс маш энгийн жорн юу байсан гэхээр бэлтгэлээ сайн хийдэг байсан. Тэгээ энэ нь болохоор угаасаа сургууль сурж байхдаа тэрийгээ сурцсан байсан. Тэгээ давтлах хийх хэвээр бэлдэх хэвээр өмнөх бэлтгэл нь хэрэг удаан сайн чанартай бэлдэн гүйцэтгэл тэрийгээ дагаад амар сайн супер байна шүү дээ. Ямар ч салбар дээр нэгдүгээр хоёрдугаар нөгөө дуулж олсон орлого мөнгөө ер нь бол нэг 95% буцаагаал тэрийгээ дуургаал оруулдаг гэсэн. Тэ. Ерөөсөө яг нэг клип хийх хэвээр, дуу олох хэвээр, тэ клипэн дээрээ, дуун дээр, клипэн дээрээ ийм хувц сонортой байх хэвээр гэл эргээд буцаагаал зөвхөн камертонд бол аягүй мөнгөө зарцуулдаг гэсэн. Тэр нь өөрөө бас аягүй сайн амжилт. Ашиг орлогыг орж ирнэ, бүгдийг хоригдлуулна, цуглуулна. Тэндээсээ тийм. Хөөх ах нар Сингапур явж шопинг хийдэг биш дээ гээл те. Тухай Сингапур бол хожоо тийм. Тийм болтол ч бас нилээ мажин штэ. Тийм болтол ч бас тэр бэлэн гомин тэр 150-ийн бэлэн гомин ч бас нилээдэг контейнер 150 колотой. А кола моло ч бас арай л тансаг байна. Тэр 150 коло ч бүр нилээ сүүл тий. Тэрнээс ч өмнө ч бас нэг тий нэг 250 билүү 300-ийн том Pepsi байдаг. Хужаа Pepsi тэр мэрэгдэгээ найз. Тэр чинь бас агуу их тансаглалд орно. Тэгж явж Синга явсан шүү дээ ах ингэж. Тэгжээ тэр чинь одоо ч гэсэн Синга явж шопинг хийж чадахгүй шүү дээ бүр тий. Одоо ч ер нь хэдүүлээ нэг Синга яваад шопинг моби гэдэг яах юм би. Тийм тий. Хэдүүлээ ч бас нэг доллар молор ч ер нь жоохон багасаад ийн гэсэн шүү. Тий. Манай валютын сан долларын сан чинь манайхын сая цагаан сар шинэ жилээр ч байгаа нөгөө Вьетнам руу очиж байгаа амарсан чинь манай Монгол улсын доллар дуусчихсан гэсэн шүү дээ. Тэр Вьетнам ч хүмүүс тэр доллар гэж өгч илээ тий. Чи тэр казинодстай зөв сууж илээ. Тийм үү. Өгч илээ. Тий хамаагүй. Тэгээ хүн ариун цагаан хөдөлмөрөөрөө ашиг орлого болоод тэгээ түүнийгээ цацж гин үү, үржүүлж гин үү, үгүүрүүлж гин үү тэр бол тэр хүний асуудал тий. Зүгээр яг тэнд хүмүүс одоо юу гэдгийг тэр чинь социалист улс шүү дээ. Тий тэр чинь нэг социалист улс. Ер нь баг нэг юм хагас цэргийн зохион байгуулалт. Ер нь бол хятад маягийн улсыг ойлгочиход болно. Тэгэхдээ тэд нэр өнөөдөр бидний одоо юу гэдгийг сонгосон чөлөөт эдийн засаг ардчилсан үзэлтэй хүнлэг, хүмүүнлэг байх ёстой нийгмээс тис өөр үзэлтэй мөртлөө бидрээс илүү гүйцэтгэлтэй амьдрээд байгаа нь жоохон хор шар хөдөлгөөд байна. Тэгээ ягаад тэгэхээр би яг сарын өмнө тийшээ ч очиод өөрийн нүдээр минимум 2 нүгэлт цимэр харчаад ирсэн. Тэгээ тэдний хамгийн том хөрөнгө оруулагч нь хин гэж. Одоо хамгийн сайн найз, хамгийн сайн тэдэрт ингээд итгэж мөнгөө оруулж байгаа хүмүүс нь гэсэн чинь нөгөө дайн хийгээд алалдаад байдаг Америкийн том корпорациуд нь юунууд өмнөд солонгосууд
Япончууд тэгээд тэдэрт итгэж хөрөнгө оруулаад байна. За тэгээд би бодлоо л доо. Бид нар чи одоо уг нь эдрийг бодвол бид нар арай л өөр төрүүлж арай л өөр зөв замаар нь явах гэдэг. Яагаад эдэр бидэрт өгөхгүй байгаа юм бэ? Яагаад эдэр бидэрт энэ гой парк марк барих юм өгөхгүй байна тий. Одоо жишээлбэл тэр Вьетнамын Фукок гэдэг арал байгаа байхгүй арал. Тий. За энэ арал маань өмнө нь юу байсан бэ гэсэн чинь шорон л байсан юм бэлээ. Тэгээ улс төрийн цөдлөгт эхэндээ Америк Вьетнамтай байлж байхдаа олзсон Вьетнам талын цэргүүдийг тэндээ хордог байсан юм билээ. А дараа нь Вьетнамд өөрсдөө шоронгоо үргэлжлүүлээд улс төрийн хориглуудаа хордог шорон байсан гэж байгаа. Тэгсэн одоо тэнд яаж вэ? Тэнд зүгээр одоо яарлаг нь одоо Disney юм уу? Universal Studio-го зоочход бол бүрэн бэлэн болсон. Тий. High class park мод high class юм байгаа байхгүй. Амар хөгжиж ийлээ. Оо. Тэгээ одоо тэр чин Вьетнам ч өөрөө том газар нутагтай, олон сая хүнтэй. Тэгээд ингээд хараад хахад бидэрт яг нэг юм л болохгүй л ах шиг санагдаад байх юм тий. Социалист улс тэгж тий ингээд нэг юм цэцгэн дууралсан ирвэхээ шиг зөгийн шиг ингэж хөрөнгө оруулагч нарыг тий шорон байсан арал руугаа татаж чадаад шүү дээ. Тэгж яхад хэдүүлээ энд тэгэл тэрмүү тоглолтын дундар гараад талтур байсан шүү дээ. Би энийг нухай тэр тоглолт илүү хийж болохгүй шүү. Тэрмүү өстө өөрийг 15-нд дуусах гэдэг яг штэ миний сонсноор гор ачиж үзснөө үзээгүй гэдэг. Янз штэ. 3 стори үзсэн нэ дууны. Нэг бодлоо хаяа хөгжилтэй байд. Тэгээд би бол гэхдээ Монголоос одоо юу гэдгийг асар том гэрэл гээд ирээдүй болж хардаг. Ягаад гэвэл бидний дүүнэрийн үе одоо ингээд та нарын үе эдрийг харангууд бид нар бол ерөөсөө одоо дэлхийн бусад улс орнууд нэг ойролцоогоор 50 100 жилийг зарцуулдаг тэр майндинг одоо тэр сэтгэлгээний өөрчлөлтийг бол ер нь сараар жилээр хурдтай өөрчилж чаддаг гэж би боддог. Хувь хүний юунууд нас дайчгүй болоод байгаа тий. Мундаг болж байгаа. Битээрээс гашгүй тий. Үнэхээр гайхамшигт. Тий. Одоо азар та бид нар ч бас нэг залуу жоохон байхдаа гадаа дотоод яваа үтцсэн байгаа шүү дээ. Тэнгүүд бид нар тэндээс ч суралцж байгаа шүү дээ. Хүний хандлага, сэтгэлгээ тэгээд ингээд ийм орчин цагийн хүн ямар байх ёстой гэдгийг суралцаад явж байгаа. Тэгэнгүүт одоо хизээч тийш явахгүй мөртлөө одоо дүүнэрийн үеийг хараад суралцж байгаа бас олон зуун мянган манай Монголын иргэд байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар бусад улс орныг бодвол илүү хурдан илүү агцтай байгаа гэж би боддог. Тийм. Ерөөсөө нэгдүгээрт хүмүүсийн сэтгэлгээ ингээд тодорхой цаг үедээ хүрээлэн байгаа орчинд хандж байгаа хандлага л тэр нийгмийн хөгжил гэж боддог. Тэрнээс амар мундаг метро яваал, амар агаарын дүүжин тээвэр мэвэр яваал тэр бол тийм амар өндөр хөгжил гэдгийг илэрхийлэхгүй. Энэ бол зөв хэрэглээ. Тийм. Яг үндэ тэр бидэрт хэрэггүй ч гэж болно шүү дээ. Тийм. Одоо метро гэж шаагалдаад байдаг те. Яг үндэ бидэрт метро үнэхээр хэрэгтэй юу гэдгийг мэдж байгаа юм уу те. Ер нь метрог эзэмшээд том тэр нэг бас том ситинүүдэд те метрополитен хотуудад очиод амьдраад тэр метрог эзэмшээд амьдраад үзсэн хідэн иргэн байгаа Монголд. Метро үнэхээр хэрэгтэй байдаг нь үний юм уу? Гол нь үний юм уу те? Үний юм уу гэх те. Сургаар явна гэдэг шиг байна. Монголчууд ч бас хамхуус шиг шүү. Би бол зүгээр яг нэг зүйлийг бол баталгаатай мэдчихэв. 3 сая 300 орчим мянган хүнтэй л 300 мянган гаруй хүнтэй байгаа. Эндээс яг үндэ бол яг метрог очиж суугаа үзсэн л ойролцоогоор 100 гаруй мянган хүн л байгаа. За эндээс яг метрог бүрэн эзэмшээд тийм ээ. Жишээлбэл Москвагийн метрог гарын 13 ширхэг мэддэг Монгол бол 10 хүн л байгаа. Бээжингийн метрог бол 13 ширхэг мэддэг хүн бол за нэг үсрээл нэг 1000 хүн байгаа. Токиогийн метрог очиод тийм шууд эзэмшээл тэр метрог эзэмшээд лайнуудыг ойлгоод хүрэх газар цэгээс нэг цэгээс нөгөө цэг рүү явна гэдэг чинь бол асуудал шүү. Энэ асар том соёл байхгүй. Ойлгоод тий. Яг анх очихоор ингэ шүү тий. Ангаад тий. Ямар өнгөө ингэ тий. Энэ лайн тэгээд тэр чин газар доороо дахиад тэр чин 1 левел, 2 левел, 3 левел, 4 левел ингэ сүлжилтсэн хэрэгснүүд байгаа шүү дээ. Тэгээд яг Монгол шиг улсад тэр цун Улаанбаатар шиг хотод үнэхээр хэрэгтэй юм уу гэдгээ сайн бодох хэрэгтэй. Тэгээ метро ярьчаар болцдог гэж бодож байвал уучлаарай те хизээч юу ч болохгүй шүү. Яг үнэ хэлгээд зүгээр асар том өрөнд орно. Тэгээ амар том өрөнд орно. Тэгээд нэг мэдрэл нь аваачаад айгүй бол тэр доор нь буланд нь очиж шорлог хийе гаалын тохиол нь ажиллаад заваарсан юм болно.
Гүнээр анзаарахгүй шүү дээ мэдэрнэ те. Ингээд товтоо нүүрс аваад ингээд төмпөнгө гангад гэх ингээд нэг утаа гаргачвал тэгээ амарын систем ажиллавал тэр чинь амар л юм болно шүү дээ. Тэгээд тэр утааг нь за ер нь тэгэл хэцүү. Тий. Би бол зүгээр те хүнчлэхийн ирээр хөлөөж ийгээд аль болох зүгээр монголчууд амар сайн таарж амьдрал зүгээр. Тэр тусмаа бид нар амар өргөн маш үржээ шимтэй маш цэвэрхэн усны хажууд амьдардаг. Тий. Одоо ингээд Улаанбаатар хотын аль тал руу ч гараад баг үрийн цацаад хойноос нь баг нойлмоход ургадаг шүү дээ. Тий. Тэгдэг үстэй. Нэг зүйлийг бид нар анзаарах хэрэгтэй байхгүй. Ин тентгүү ингээд нэг шарилж хог ургамлууд чинь нөгөө дураараа сэгсэдл ургадаг ш. Оймоч ургадаг. Хөрс нь гоё л байгаа байхгүй. Дээрээс нь нөгөө муулаад байдаг улаасны хөвөн чи хийсэнгүүтээ байшингийн дээвэр дээр хүртэл подисны нөгөө нэг юм сүйдвчний бетоны цэсраар ургацсан байдаг ш. Тий. Байшингийн чардаг дээр. Тий чардаг мардаг нь ургацсан. Энэ юу хэлээд байна гэхээр бид нар амар экологийн цэвэр орчинд амьдрах чадаад байгаа байхгүй. Тий. Тэгээ болохгүй юм биш гоё юм зөндөө байгаа ш. Тий. Хэдүүлээ аягүй сан таарах хэрэгтэй юм байл. Би зүгээр нэг л зүйлийг ойлгосон. Хэдүүлээ бол хот байгуулалт. Тэгээд энийг нь одоо юу гэдгийг би гэхдээ одоо энэ үе үеийн дарга нарыг муулж байгаа юм бол биш шүү дээ. Эдгээр чинь хамгийн их зовлон зүдгүүрийг нь үүрж яваад тэгээ араас нь дахиад муулуулдаг амар үйлтэй амьтад. Манай үе үеийн хотын дарга. Эдгээр бүгдээрээ сайн зүйлийг хичээдэг, мөрөөддөг, тий хүсдэг, оролддог. Зүгээр нэг л юм байгаа. Бид нар хот байгуулалтыг мэдэхгүй. Монгол улс энийг мэддэг хүн байхгүй. Хот байгуулж байсан түүхч байхгүй. Хэдүүл бол хотыг зүгээр шатааж яасан, алжаас яжсэн түүх гэвэл бүр өстэй нэрээ ингээд хэдэн зуун жилээр ухаалахаар гаргаад ирнэ тий. Бүр энэ Евро-Азийн твийн хэмжээгээр бид нар гаргаж ирч чадна шүү. Бөөчр Монголиа гэдэг шүү. Тий. Тэгэхээр би зүгээр ингэж бодлоо. Зүгээр мундаг хот байгуулсан тэр тусмаа хамгийн туршлагатай улс бол Америк. Тийм бид нар Америкийн зүгээр нэг жижиг субсидитэй бид нар зүгээр найзуулаад тийм бидний одоо мастер төлөвлөгөөг та нар хийгээд өгч плиз те бид нар гэхдээ төлнө мөнгө чинь төлнө. Гэхдээ бас гуйлгачилж болохгүй байхгүй юу те манай гэр орны нэг юмыг жоохон ингэ зэгцлэх аргын заагаад өгөөч гуйжи ингээ хүний ажил амьдралыг алдагдуулаад гэж болохгүй. Тэгээ бид нар төлнө мөнгөний төлөө бидний ингээ мастер төлөвлөгөөс хангалтлаад өгч гээ. Аз руу бол хандаад иргүү. Аз бол угаасаа ойлгомжтой тий бидний Азийн альч улс альч хотод очисон гэж яддаг шүү дээ тий. Тэгэл хятадын одоо жишээлбэл өмнөд эргээд агсан хотууд алин дээр ч гэсэн тэнд бол хүний ийм амар комплекс байгаа. Тэдний хот юу дуурайгаад ирэхгүй. Бид нэр Америкт дуурайвал айгуу сайн. Таны хувьд яг энэ Азийн улсуудаас хамгийн гоё хот айл хот байсан бэ? Сингапур. Хамгийн гоё хот нь хот болгон өөрсдийн гэсэн юутэй онцлог имижтэй. Тий. Жишээлбэл Сингапурд очиход амар гоё том амралтын газар очсон юм шиг мэдрэмжийг таавч чад. Маш тайван. Маш тайван. Маш цэвэрхэн. Гоё нэх гоё амралтын газар очсон юм шиг. Тэгээ очивол ингээд ийм тайван гээл дэлгүүр уршаасэл тэгэнгүүтээ ингээд хоол моол идэн бүх юм ингээд аюулгүй гэдэг safe гэдгийг аюулсаа илэрхийлж чаддаг. Манай ус цэвэрхэн шүү, халдваргүй шүү, ийм шүү гэд шаардлагач өндөр тавьдаг. Бити гудамжинд нулимаараа шээгээрээ бох бити зажлаараа тэ цэвэрхэн байгаарэ гэл ядаж одоо юу гэдэг юм ундааны таглаа байсан ч гэсэн гэрийнхээ ойролцоо ингэ байлгаж чиний ундааны таглаа бол дотор нь ус битээ байлгараа доош нь харуул тавиарэ гэдэг ч юм уу тэр мэрийг бүгднийг зааж өгдөг тэр талаасаа гоё сейф бөгөөд одоо аюулгүй бөгөөд цэвэрхэн гоё хот улс гэвэл Сингапур гоё санагддаг за гоё ингээд дэлгүүр хэсэл тэ нэх гоё юм орчин цагийн юм амьдралыг тэгсэн мөртлөө цэвэр Аз биш ийм баруун зүүн одоо юу бишээ Европ ийм хоёр амьдралын холимог ийм гоё хувилбарын амьдрал харъя гэвэл гоё юм ирч хүчтэй амьдрал харъя гэвэл Хонконг гоё. Тий. Яг одоо хуучин англичуудын хийж өгсөн суурь шүү дээ. Сингапур мөн адил бас англичуудын хийж өгсөн суурь. За тэгээд бүр яг юу мөнгө буцалж байгаа амар гоё тийм итгэвчтэй амьдралыг харъя бол манай Ирээн гоё. Тэ? Нэрэ Ирээнийг очиад харангуут чинь тийм мөнгө буцлаад байдаг аахгүй. Ямар амар мөнгө буцалж байна те. Тэгээ санагддаггүй юу? Ах гэхдээ өндөр хэмэртэй. Чи бодолтой тий. Чи бид нэг 90 орохтой тэгээ нэг 2 3 мянган янтал өсөж орж ирж байгаа шүү дээ. Тэр чинь манайхан чинь юу вэ? Урзаалгаар нөгөө нэг тий хэдэн зуун сая ингээл ёонуудаа барайл орж байгаа шүү дээ. Тэр ороод юу гэдгийг нэг барилгын зах дээр очиод
эхний 3-оор ороход тэр урзаалкны тал нь байхгүй болно зөө. Тэгэл дараагийн ингэж яагаад ямар ч байсан нэг талд нь хүрээгүй байхад л тэр урзаалктай сая онол зүгээр шүг салхинд ийсэн юм шиг. Мөн буцлаад байгаа байхгүй. Тэгэл тэнд ерөөсөө ингээл хүмүүс нь хийж байгаа юм яагаад тэр 8-ыг ямар гой хурдтай найдвартай хийж өгч чадчихна тий. Тэгэхээр ирээн бол Улаанбаатарын хайжууд бол жинхэнэ мөнгө хөцөлтэй бат гэж би харсан. Тэрнээс тэр одоо юу гэдгийг амар жинкнээсээ дэлхийн мөнгө уцалдаг газар манайс тийж харж чадахч юм чи тээ. Юу яаж харах вэ те? Тий дэлхийн яас гоё те. Хонконгийн Шибуяны юм байна гэлдэг. Япон бол гоё л доо. Япон гоё. Тэгтээ одоо юу гэдгийг үнэтэй штэ. Тий тэр үнэтэй газар тэгээд ингээд мэдээж тэнд бол сураад тэндээс ингээ асар их нэг соёл асар их оюун санаа мэдлэг хураасан Монголын олон хүн байгаа. Гэхдээ тэд нар бүгд нэг л зүйлд бол яг санал нийлнэ. Үнэтэй. Япон бол үнэхээр үнэтэй газар. Хүүхдүүдийг бас Япон руу явуул сурах гэдээ бас тэгдэм байлээ. Оюутан болох. Жинхэнэ нэг хувийн зохион байгуулалт зүйл. Асар өндөр хэмжээнд сурдаг л гэдэг тий. Яг хөө бидний хувьд бол Япон улс руу очиж исэн юу нь бол бид нар дандаа л урлагийн буйнаар тийм одын хэмжээгээр л очиж байгаа шүү дээ. Тэгэхээр бидэрт бол цайлуулаа л бидний хувьд бол амар. Тэгээ одоо жишээлбэл анх одоо Япон руу явсан түүхэн гэвэл бүр өнгөрсөн нийгмээс л эхэлнэ шүү дээ. 1980-ад оны сүүлээр одоо манай хамтлагийн болдоо баяр чинь тоглолт хийж байгаад ирсэн хүмүүс шүү дээ Японд. Тий. 80-ад ондоо. Тий, 80-ад оны сүүлээр тий 88 байна уу 89 он санагдаад их юм. Тэр үеэр чинь Ибо болдоо баяр чинь Японд бүр тойрон тоглолт хийчихэд ирсэн хүмүүс шүү дээ. Тий, зүгээр тоглолчгүй бас цаанаасаа нэг монгол хүний нэг суусан газараас шороо хатгадаг завтай. Бас нэг Япон аав ээжтэй гэр бүлтэй болж өрөөд ирж байгаа тэр чинь. Тийм юм байна. Тэгээд дараа нь болохоор бид бөөнөрөө 99 онд очижсэн санагдчихээн. Тэгээд 2000 онд ч илүү тэр нь их гоё сонирхолтой тийм тохиол болсон юм а. Энд байжсэн чинь нэг одоо нэг сумо тайлбарладаг одоо бурхан болооч их Мөнхбат ах байсан юм да. Та санаж нөө сумо UBS-ээр сумо гэж жоон сөнгөтэй холбоотой. Нэг Мөнхбат ах. Би санаа. Тийм Мөнхбат ах нэг бид хэдийг дуудахгүй юу. Та хэдийг би нэг хөгжмийн зохиолчтой танилцуулах гэсэн гээд. Япон. Тэгээд Япон хүнтэй. Тэгээд дуудахаар үү тэгээд. Бид санаанд ч орсонгүй. Хөгжмийн зохиолч идэрхэж гоё санагдаж байгаа юм чи. Тэгээ очиод танилцлаа. Япон хоолны газар очиод танилцаа. Өө сайн байна. Та хэд ийм миний дуртай стилээр дуулдаг юм гээ. Тэр хүн өөрөө симфони бичдэг хүн. Тэгээ сонгодог хөгжим бичдэг, оркестр дээр тоглуулдаг. Тэгэхээр тэр ранк бол асар дээр байгаа байхгүй. Тэгээд тэр хүн сайндаач биш нэг дэлхийн улс орнуудын дөөр үзэж явдаг тийм юмд оролцсон явж байгаа. Тухайн үед одоо Японы одоо амар том чинэлэг баян хүмүүс тийм сонгодог урлагийн хорхоотонгууд бөөнөрөө нэг юм групп үүсгээд тэгээ Монголын дөөрийг үзэж захиалга өгчөө дөөрөө үзчихээ цаашаа явж ирсэн юм байна л да. Тэгээ хуучин одоо зөвлөлт холбоот улс буюу коммунист чиг хандлагатай улс орнуудын одоо зөвлөлт холбоот улсын нөлөөнд байсан улсуудын дөөрийн хөгжил чухам ямар шүү хэмжээнд байна вэ гэдгийг судалж тойрж явсан юм байна лээ. Тэгээ манайхыг үзэл цаашаа Оросын одоо сабсиди одоо бүрээдийг үздэг ч юм уу эсвэл Казахстаныг үздэг ч юм уу нисэн явж байгаа хүмүүс байгаа байхгүй. Тэгээд хамгийн их таалагдсан улсаа тэр дөөрийн тэр нэг заставаар нь аваад тэгээ өөрийнхөө Японд очиж бас ингээ 2-3 газар тоглуулна гэсэн нэг тийм зорилготой тийм аялал хийжсэн хүмүүс байна тий. Тэгээ тэр хүнтэй танилцаа. Тэгээ нөгөө хүн дараа жил нь бидрийг бас нэг тийм тоглолтод ураад аюу гой тоглолтод урьжсэн. Тэгээ тэр нь болохоор одоо Бээжингийн Олимпи Токио хоёр хоорондоо өрсөлдөж байсан байхгүй юу. Олимп чи 8 жилийн өмнөөс одоо 8 жилийн дараах Олимп энд болох уу, тэнд болох уу хоорондоо өрсөлддөг юм байна. Бид нар бол тий Олимпик одоо Осакад дуудаж байна гэдэг. Осака тэр үед өрсөлдөж байсан. Тэгээд тэрнийх нь хотод нь очиж тэгээд Японы болон гадаадын артистуудтай нийлээд Осакад Олимпик дуудаж байна гэдэг тоглолтод оролцож байсан. Тэр хүний одоо юугаар зуучлал, дэмжлэгэр гэсэн үг. Тэгэнгүүт ч ойлгомжтой. Тэр чинь ямар буудалд вэ? Тий. Амар том нэг 5 одоо буудал гэж байдаг бол 6 оддоод наваач буулгая ш цаад болчихно. Тэр чинь улс орноо гоё харагдуулна. Тэгээд өөрсдийнх нь улсыг нь дэмжиж оролцож байгаа гэдэг утгаар нь тэр чинь бүр илүү их хүндлэл байдаг бол дээдийн дэд хүндлээд байна тий.
Тэгэл ерөнхийдөө Японд очих болгондоо дандаа 5 оттой бодлоодаг та гэж. Харин сая сүүлд яг оргиороо очисон чи яг 4 оттод буусан. Аргаар өөртөө очсон. Өөртөө очисон чи манай нөгөө зохион байгуулж дүүгөө яах вэ тэгээд. За мах ихчнэрээ бас тэгээд торгоод яах вэ гэдэг бид 4 оттой болчихсон тийм. Торгоод яах вэ гэдэг. Тэгээд за тавилын юм да гэдэг. Тэгээд буулаа штэ. Сая өнгөрсөн жил Камертон мундаг аялалд тоглолт хийчихлээ шүү дээ. Харин тий. Нилээд тойрч хичнээн хотоор уусан. Тэгээ айгууд нь том шоконд орсон байхгүй. Японы 4 оттой буудалж үзээд гайхсан шүү дээ. Гэхдээ 4 оттой буудалж гисэн бас гоё юм билээ. Орон зайг жоохон жижигхэн. Орлоо ор ширээ жарлан гэдэг ирсэн. Цонхон жижигхэн. Цонхнууд авраг байсан. Авраг том цонхтой. Нэг хан тэр чигээрээ цонх. Чи арай нэг 2 оттой яриад шиг. Би нэг тэгж явсан юм аа. Бадарчилж явсан юм би Японд. Тэгээ Япон улс гэхдээ хоол их гоё. Амттай, сайхан хоолтой. Тэгээ хүмүүсийн харилцаа, хандлага их гоё. Зарим газараа жоохон өөрчлөгдсөн байна. Тийм том хотын юунууд дээр цагаач нар ихсэн шинжилтэй. Тий. Одоо гадаадын бишээ одоо нөгөө зүүн Аз ч юм уу те тэр Азийн хүмүүс аяг их нүүжсэн байна. Тэд нар их үүсдгийн салбар дээр ажилд орсон байна. Цаадуулч нэг жоохон зэрлэг харилцаатай. Япончууд ч ингээд хаяа сумсаа тэр мөрөн жоохон ингээд харахад тэгээ WhatsApp манига стилтэйгээр те цаадуулч хаандууд ингээд Японд очихдоо 5 удаа буудал дондоо тийм хорсон хүн чинь цочирдоод Станы улсын хүмүүс ихсэн байдаг юм лээ. Тэгээд нөгөө Африкийн харууд бас үйлчлэгээний үүдээр маш их байдаг. Манай Каракулоор, манай Барлуур гэх юм. Зүүн Азийнхан бас их байна тий. Тэд нар чинь нөгөө тий Япон стандартыг жоохон доошлуулсан байна. Тэрнээс Япон стандарт амар шүү дээ одоо тэгэхээр энэ хэсгэлээ тий. Ер нь тэгэл Японы юмнууд чанартай л санагддаг шүү. Япон гэхэр л сайн тий. Энэ сайн. Чанартай байхаас аргагүй юм бэлээ. Эдгээр өөрсдөө нөгөө хууль дүрмөө асар чандлан барьд юм байна. Тэгээд одоо юу гэдгийг хэдүүлээ аливаа нэг юм одоо хийлээ гэж хамгийн дөрөв хэдүүлээ ашгаа ингээд тооцож хараад идэг. Япон хүмүүс болохоор ашгаасаа илүү яаж энийг чанартай бөгөөд тий хүнд тэргүй байлгахаа гэдэг талаас нь бүх юмрыг ажиллаад идэг. Хүний төлөө. Тийм, ерөөс энийг хүн хэрэглэх бол хүний төлөө. Тэгээ одоо жишээлбэл хэдүүлээ ингээд Монгол талх худалдаж аваад ууц цавын задлах гэхээр бас бараг л нэг багаж хэрэглэхгүй бол хэцүү өдөн шүү. Оноо Монголын талх малхыг бууцсан бууд тэр чинь буурцэг морцгийг чинь задлах чинь ер нь л нэг хаач юм уу нэг жоохон гутгалж амгаалахгүй. Үзмийн шүүсийг папайд задлахгүй шүү. Шүд мэдэр ингэж таална. Тэр амар шүү. Тэр үед яа дуулахгүй гэж. Учир нь бол хоёулаг бодвол бас мудраа шиг гартай үн шүү дээ. Папаяч бас харуул бас атарахаар л гартай үн шүү дээ. Хоёулаа бол одоо нэг марг нэг бараг тастагч мастагч гэж байгаа тэр үзний шүүсийг задлах юм шиг шүү. Тий. Тэр нэр үзэндүү шүүс яа тэр би тэр үзэгнээс шүүсийг гайхдаг шүү. Амар тий. Шатцсан байхад дуусна. Түрүү нэг хот иржсэн өргөжлөч хийдэг. Тэгээд за ямар ч байсан Япон бол гоё. Япон гоё хоолтой тий. Тэгээд энэ бүх хотууд бүгдээрээ метротой, бүгдээрээ өндөр хөгжилтэй. Гэхдээ тэдэрт байдаг нэг юм бидэрт байхгүй байхгүй юу? Юу гэж? Хүн нь байхгүй байхгүй да. Тий. 1 сая хүнтэй газар хэдүүлээ те 10 сая нэг дороо амьдэрдэг, 20 сая нэг хүн дороо амьдэрдэг хот улсуудтай тий нийт хүн ам нь тэд чи одоо юу гэдгийг 100-аас дээш сая хүнтэй улс орнууд шүү дээ. Тэдэртээ байрцаж бид нар энд жоохон мэдрэлтэй дэмий ахаал гэж боддог. Тэгэхээр одоо хамгийн сайхан хот бол манай Улаанбаатар байгаасаа гэж бодож байна. Тэгтээ метрогоо Улаанбаатар, өргөн уудам гоё Улаанбаатар тий тэлцэн хоттой. Тий тэлцэн хоол ааслагддаг, дэви ивнээс ингээ хоол амьдэрч чаддаг. Ядчил хоорондоо хэрэлдэх нь багсаад эхлэн шүү дээ хоол. Тийм учраас хоёр ер нь ярамглуу юмсан уу? Ер нь үнэн. Ярамгруу миний хүү бас нэг нялх байсан юм аа. Нэг хүрээчгүй байлоо да. Тэгээд хотын төгжрэл, бөглөрөл утаа гээл нөгөө л асуудлууд чинь үүсэл. Тэгэл ярамгруу ихний баригдчихсан баг ихний 5 хотхны нэг нь манай хотхон байхгүй юу. Тэгэл тийшээ нүжиж бол эхний 1 жил сайхан амьдэрсөө.
Төвч байхгүй. Урагшаага уулаа хараадлаа. Хаасан. Тэгээ гэрээсээ гарангууд гэрийн гадаа нэг ч машин байхгүй тий. Байдаг машин бүгдээрээ доошоогоо ингээ гараашнд орчтой. Байвал миний нэг MB мэн гадаа нь хаяа нэг тий хашлаг давж зогсоос. Тэгээ тэр нь жоохон загнуулж зэмлүүлээстэй тий. Ингээд өө за уучлаарай гэ хаан аваач тавьсан дурын асуудал. Тий. Тэгээд машин зам гэдэг нь ерөөхдөө явган хүмүүсийн зам мэтлэнгээр сайхан амьдарч байлаа нэг жил. Тэгсэн чинь яасан? Тэгээд эх жилээс нь нөгөө барилгач хөдөлгөөн ихлээ нэгдэлж хөдөлгөөн гэдэг шиг. Манай хотхны үргэлжил газрыг нөгөө анх барьжсэн компани зараад өөр компаниуд аваад тийм тэр нь авангуудаа цаашаага тийм газрын одоо хид жирэгж тастаж яадаг юм бүүмэд бижигнүүлээд тэгээ замын уртлын уулын маань хааж том хороолууд баригдаад ингээд буцаад байран дээрсэн юм да. Аль хороол гэдэг нь мэдчихлээ. Хам богдлогоо өстэй. Хам богд. Хажууд нэг шин өргөөгээд тэр чинь ууган тэгээ хүннүү моол тэгээ хам богд. Vivo City бол бүр анхных нь тийм. Шүү. Бүр манай эртний өмнөх тийм. Тамиртантай орж чадсан үг шүү. Тэнд юу ч байхгүй байхад Ярмгийн зам нэгэн урсгалтай байхад тэр үед Vivo City солонгороо таргаж байдаг гэсэн юм да. Тэ? Оо удацсан биш шүү дээ. Vivo удаа одоо л амар болсон бэл. Амар гэдэг нь ямар бүр хуучраад навсаагаад хэцүү болсон. Анх бол тэр чинь нэг зундаа хоолны фестивал өтер болдог байсан шүү дээ. Айгуу гоё байсан. Бүх клип реклам тэнд бүгд энэ тийм шүү дээ. Өчнөөнч клип тэндээс төрлөө. Тэгсэн шүү дээ, тий. Одоо клипний компаниуд ч бүр тэндээ бүгд оффлцсан байсан шүү дээ. Тийм шүү дээ. Одоо хүртэлтэй байгаа студиуд. Байгаа. Тэгэл тэндээ камера ингэ цэнгэлж байгаа л нөгөө артисттэй дуудаал чи тэр тэдийн сигийн дүргийн хайр зогстой бороо гэж заа оч зургийг авчид за болсон хайр гэж. Тийм шүү дээ. Яг тийм байсан шүү дээ. За тэгсэн чинь сайн нөгөө нэг тоглолт ярьжсэн нөгөө нэг аялын тоглолтоор яваад гэхээр би зүгээр тэр үедээ зүгээр та нарын инстаграмыг дагж явахдаа зүгээр бодож ирсэн. Эдгээр хамтдаа ингэж яваагүй удсан болов одоо ингээд хамт ингээд цаг хугацаа өнгөрүүлээ дахиад явах гоё болов тий бусад нэ харилцаа янз бүрийн залуугийн юм сэргэж байгаа болов гэж зүгээр тиймэрхүү зүйл бодоод зарим талаараас атаарч ил. Яг үнэ. Яг тийм гоё мэдрэмж дурсамжаас хэрэгсэн. Тэгээ энэ санаа чи манай болдогийн санаа л да. Тий. Коронавигоос өмнө. Коронавигоос өмнө чи болдоо явчихад ирсэн шүү дээ. Тий. Бүтэн яг Америк, Европоор бүтэн яг тэгээ болдоо явахдаа бүр ингээ ихнэрийгээ хүүхдүүдээ гэр бүлээ тэгээд компанийн ажилтнуудаас туслах хүмүүсээ ингээ нийлээд нэг ч бас айгүй олоолаа явсан байгаа хэрэг. Бараг нэг 10 орчим аруулаа явсан юм шиг. Тэгээ явж байхдаа манай хүн тайзан дээр явах болгондоо зарлж байсан гинэ. Би эргэж ирэхдээ камертаа аваад ирнэ гэж зарлал яваад байсан юм. Тэгээд тэрнээс нь нэлээд олон жил өнгөрчихөж байгаа шүү дээ. Бас тэгээд 4, 5, 6 жил өнгөрөөд. Тэгээ сая ингээ яг дөрүүлээ хамт ингээ явсан. Гоё байлээ. Тэгээ хамгийн гоё нь юу гэхээр улс олгонд очиход тэнд байж байгаа нөө үзэгчнэр нь ингээд нөгөө нэг энэ нэг дөрвөн хүний аль нэгэнд айгуу дуртай. Тийм хандлагатай. За ер нь энэ Европ тал руу бол ер нь л нэг ганаа талтай. Тийм. Тэгэхээр тэр тэнд байгаа тэр хэд чинь юуг үзээд байгаа. Ганагийн нөгөө нэг G-Kids нэг влог одоо нөгөө гоё нэг юм уу тийм гэр бүлийнх нь амьдралаа контент тэгээл үзүүлээд байдаг. Тэгээд хүмүүс бол ер нь тэгэл ганаад их дуртай. Тэгээд ингээд дөрүлээл ижлэхэн тайзан дээр ээлжлээл дуулж байхад ганаг дуулахаар л гашхралтай тийм. Тий. Ганаа ястаа хөөрхөн л гэдэг. Нөгөө гурван муухай үзчихгүй муухай юм шиг байна. Тэгэл ганаа гоё, ганаа хөөрхөн, тэгэл танаас үлдээ хөөрхөн гэдэг. Миний ганаас үлдээ хоёр бол ер нь дараагийн удаа хоёулахнаа гараа шидчихэл тэр бас тий бас олон хүн загдлуулж мэдгээр л юм шиг байгаа. За тэгээ явжсэн. За болдоо бол угаасаа ойлгомжтой. Тэр манай болдууд юу ярих вэ? Цаан чи хаан ч утсан гашгаруулна ойлгомжтой тий. Тий. Гоё штэ. Тэгээд та нартай уулзах үзсэн байшаа. Тийм та нартай нэг захиастай ирлээ. Их орон чин та нартай хайртай шүү. Би урууна заавчрна гэж би хэлжсэн. Авчирсан шүү. Тэгээд нөгөөдөд гээ. Тэгээд хүн орилуулдгүй нь яах вэ? Ибба манер тайзан дээр ямар ч юм зайг нь бөглөөд ах шиг байгаа. Тэгээд тооны ямар ч дутуу юм харагдуулчихгүй тэгээд хичээгээд.
За тэгээ байжсэн Европ твээр явлаа. За тэгээд байлаа. Америк явсан ч байдал өөрчлөгдөж шүү. За. Тийм. Манай гана гэж бас нэг үздэггүй юм байна тийш чинь. Тий. Үдсэн ч нэг тоодгүй юм байна. Тий. Илүү давцсан контентууд байх шиг байна. Жишээлбэл нөгөө ийм битмийн зараад манай мандал зандал нэр нэ. Сэлжиний битми шахаад байдаг. Мандал зандалыг үздэг юм шиг. Тийшээ ч нөгөө олоолоос удаг урбныг их үздэг юм. За магадгүй тий. Яг өнөө арай өөр юм үзээд байгаа шиг байна. Тэгээд арай нэг өөр авинад орж ирчихэ. Тий, нэг чатын ядан манзан нэгэ дуусан чинь дуурайд тийш хүмүүсээс үү гэд. Тий, тэгсэн чинь манай талынхан байд юм шүү дээ Америкт ч. Тэгээ бүр сүулдээ бүр уулга алдсан шүү дээ. Үгүй та нар чинь үгссэн юм уу яац ин медиг яга тоогоод байгаа юм бэ гэд. Нэг гоё юм ажиглагдаж байгаа. Одоо ингээ ирээд үзэж байгаа хүмүүс маань яг одоо бидэртэйгээ хамт одоо 90-ад он тэгэл 2000-ад оны ихэн яг тэр дуугаараа тэрийгээ сонсоод тэрэндээ дуртай тэгэл яг тэдэр нь уцж үрж ирэл дуулангууд яг тэрийгээ дуулаад яг тэр дуурсамжийн сэргээл одоо юу гэдэг залуунаас тэр бүхэл сайхан дуурсамжуудаас сэргээл яг тэргүүрээ ингээл амьдрал гоё ингээд сэтгэлийн бүгд сэтгэлийн кайф авч байгаа. Бүгдээрээ уйлж байгаа. Нөгөө дуулж байгаа дөрвөн баагийг чинь зөрхөрж уйлаад үдж байгаанууд нь зөрхөрж уйлаад. Та дөрөв үү? Тий. Битүү уйлаа мэлэн болоод дууссан шүү дээ. Эхлэхдээ бол жоохон цэрвүү барьцтай. Бид дөрөв чинь бас тайзнараа жоохон бие барьяастай. Шил мэлээ зүчээд шилээ занаас ингээ хараад заа. Хүмүүс рүү харна. Нөгөө хэдвээ нас нэг жоохон ингээ яадгаа мартцсан тий. Яаж нөгөө нэг эдийн тоглолт дээр чи яаж хөдөлжээлээ гэдгээ мартчихсан. Тэгээ шалтгаан нь юу гэхээр тэр чи 20 жилийн дараа камертаач тоглоод байгаа байхгүй юу? Америкт тий. 20 жилийн өмнө нэг удаа хальт тоглоод тэгэл тэрнээс дахиж эзэж тоглоагүй. Тэгэнгүү чи нөгөө хэд маань ч гэсэн хөдөлгөөнөө мартсан. Манайс нь ч гэсэн яаж хөдөлгдөг байснаа мартцсан. Тэгэл баг гоогоор ингээл дуунууд ингээл явж байгаа. За 3 дахь дуу, 4 дахь дуу, 5 дахь дуу гэл. Тэгэл ингээл дундуур нэг завсарчаа эргэж гараад за одоо хэдүүл юм байхгүй гэж үгүйслээ. Тэгэл хамгийн сүүлд нэг юм дөрвөн сүмийн пастор шиг гар нь ингэсэн. Манай нөгөө үзгээд ирсэн манай нөгөө анд найзууд маань монголчууд маань гар нь ингэсэн хэдүүлээстэй. Хоёр талаас тэгэр огшоол уйлаа тий. Тэгэл хот болгонд яг тэр гоё мэдрэмж, тэр гоё дурсамжууд сэргэн. Тэгээд ямар ч байсан одоо энэ 2025 оноос өмнө амжаад Америк, Европ, Австрал ч мөр хамгийн ихэнд очисон газар гоё үнэхээр гоё газар. Тэгээд Япон, Солонгос гээд бүгднгээр нь тоглоод авсан. Тэгээд энэ маш том одоо амжилт юм да. Тийм. Дэлхийд даяарт харсан байгаа тэр хүмүүст очиж тоглоно гэдэг чинь өөрөө хамгийн чухал ажил нь шүү дээ. Тийм. Тэрнээс энд бол хэдүүлээ учир начраа олоод тоглоод дундуур нь гарсан гараагүй гэд маргаанаа бол эндээ бол ингээд эцэлж болж байгаа шүү дээ. Тийм. Тэгээ тэр бол их гоё дурсамж байсан байхаа гэж бодоод байгаа. Гоё. Бүгд насны бусад нөгөө юмудаа сэргээж яриад хоорондоо нэг хотод тоглож исэн чинь манай цомоо явж идэв. За. Юу нэг шиг юмгүй чи ирцэн хаанаас юу хийж явж байгаа юм инх эрдэнтэй ингээд явж байгаа гэрээ мэрээг нь хийж өгөх гээд явж байгаа ингээд за за чи байж ин үсттэй хоёулаа нэг дуусаад ингэж мингэлдэг гэдэг мэгийгээд тэгээ ямар ч байсан ингээд яалаа тоглолтын өмнө явал тэгэл хүмүүс цуглаад тэгэл явахтай манай цомооч ямар тэр тоглолтод оролцож байгаа ш тэр чинь үзэгч талдаа найз нөхдөйгөө буужгнэ гэж тэгээд жил тоглолт эхэллээ 5 дахь 6 дахь дуу явлаа. Тэгснэг таньдаг хоолоо тэнэс мяа гэж хашгираад байна. Ингээ тайсны доош зүүнтлэр ингээ харсан чинь тайс намх уу. Ерөнхийдөө нэг иймэрхүү л ордог өндөр намаа. Ингээ харсан чинь манай цомоо ч нэг өндөргүй хүн болохоор цомоод бол нэлийн ийм тай зарагдаад байна. Тэгээ би гүгээд очлоо. Яасан өгш юу болоо өнөөдрөө гэсэн чинь гоё байна агшаал гэдэг чи ингэсэн юм уу гэдэг ингэсэн чи баг уугаараа чи байж байгаараа чи би ч бас ажиллаа хийчээ дараа нь уух хэвээр чи ажлын дундуур ууж болох баг уугаараа чи гэсэн чи мэдж байгаа гэдэг чи ман чи одоогоо дэргээ ганц хоёр ширээгээр орчих буцаад ирээд ер нь гайгүй байж яана гэсэн тэгээд тайсны арагшаа орчоод хоёр дахь хэсэгт ингээ харсан цом харагдаг бай. Тэгээд мөн айцгаа алт сураг байх. Тэгээ байх. Тэр хоёр дахь ширээн дээрээсээ байхгүй болсноо, гурав дахьаасаа байхгүй болсноо бүү мэд. Тэгээд тоглолт дууссан. Тэгээ би тоглолт дуусчаад нөгөө ихийгээ хүлээж янзах шиг цомоогоо арын тайзны өрөөнд хүлээж нэгэн суулаа. Хэрэг одоо цомоогоо би болоо гараа явчихна айл хэдий 10 минут дотор би гараа явчихна. Би 30 минут хүлээ сууж байгаа. Ямуу найз банаас нэг нэгшээ те. Бас нэг хөх мөхөн чинрээд ороод ирдгүүн байх та гэд хүлээсэн ирээгүй шүү дээ.
Тэгээ дараа нь асуусан. Тэгээ бүр сүүлд нийтний сарын дараа Монгол тайзны ард таарлаж байгаа. Чи тэр өдөр хайчиж байгаа гэсэн. Найс нь яг 3 дахь ширэн дээр явж байгаа. Тэг яасан мэдээгүй шүү дээ. Тэр чигээрээ тэгээд дууссан байдаг гэдэг. 30 юу гэр бүлээр явсан уу? Бид нөө Тэ? үгүй манай Ипал гэр бүлээр явсан. Тэгээ тэрнээс болдоо бид чинь гуруулах нь. Тий. Нөө Европ руу бол гэр бүлээр яг гоё явсан. Гэр бүлгүй ингээ явахаар ч бас нөгөө яг залуу хөх шиг сайхан дурсамжууд зөндөл орж ирсэн шүү дээ. Оо гоё. Одоо жишээлбэл ингэж болдоо өмнө нь яваад Европоор явахдаа гэр бүлээр явсан. Тэгээд яг бүгд ингээд ганагийн маань ихнэр болохоор яг хүүхэд нь бас нэлхээс учраас яваагүй. Тэгээд ингээ явангууд болдоо ингээд за одоо энэ тоглолцоод ийшээ явахдаа замаараа энэ тосхноор ороод тэр хоолыг нийдээд тэр газар очих хоноод тэгээд тэрний өглөө нь ингээд байгаль эдрийг харах гоё гэдэг. Европч их тасарсан байгальтай газрууд мэлэн шүү дээ. Бид нар мэдгүй мэлэн шүү. Тэгээ яг болдоо гайдыг өдөртөгчийн ажлыг яваад Европын сайхныг мэдрээд. Гэхдээ жоох үнэтэй. Тэгээ манай болдын замаар явал жоох үнэтэй. Дандаа үнэтэй юмар яваад болдын зам. Гэхдээ яг чи амьдралдаа нэг л удаа их нэртэйгээ ингээд энэ Европоор хөндлөнгуулд явж байгаа юм. Тий. Тэрийг нь бас тоохгүй. Тэгээ дагаан бас мачигаал яваа тий. Тэгээд гоё явсан. Тэгээ Америк руу бол яг ИБА гэх нэртэйгээ угаасаа нөгөө хүүхэд нь Америкт сурдаг. Тэгээ тийм болохоор ИБА ингээл нэг хүүхэд рүү яваал ингээд нэг тэр хоёр чи ингээд тоглолтоос ингээд нэг хот хүүхэд тоглолт яваад. Тэгээ ИБАг л харахад ядарсан. Венес бол гайгүй. ИБАх гэснээс ИБАх юу н харагдаг айгу утсан юм биш үү олон нийт. Тийш. Цаач ер нь нэг олон нийтэд харагдах айгу дурггүй шүү дээ. Угаасаа өөрөө тийм баг. Угаасаа уг хүн өөрөө тийм. Тэгээд харагдаад юм ярьсан ч гэсэн цаа чинь ингээд нэг гоё юм зугаатай хөгжилтэй нэг ярихгүй. Айл болох нэг ухаантай юм шиг харагдах хичээгээд тэгээ нэг хичээж байгаа нь худлагаасаа гэдэг нь байрагдаад өөр бантаад тэгээд сүлдээ үний орохгүй тий үгүй тэгээ суучдаг байхгүй. Ер нь дөрүүлээ байж хат би энийг их явуулдаг л хата. Өө тий явуул. Хамгийн их явуулдаг нь хэм бэ? Тий одоо нөгөөдг чинь болдах. Тий нөгөө нэг амар соёлтой царайсан юм чинь тэгээд яг амьдрал дээр камер унтрахаар онтрангууд амар явуулна тий. Гэхдээ та бас нилээ явуулдаг шинжтэй. Та амар юм тий. Гайг баха тий. Араас ахал заалах байх. Ганаа ах бол яах вэ? Гэтэ ганаах нэг бүр бас. Манай чи имзэг тий. Гой авах бах. Тэгээ өөрөө хүн явуулах гэж яхад зөрүүлчингүүд өөрөө имзэгшээд ингээд гомдчихгоо тэгээ нэг арай уянгийн бас амар гоё юм дээ. Няш нэг тийм зөөлх хүн шүү дээ. Сенситив хүн шүү дээ. Ер нь одоо ганагийн ингээд нэг сүлдээгээд нэг гоё хийл тоглодог хөрхөн байгаа шүү дээ. Тэр хүүгээс гарч байгаа тэр зан аашны тэр өвмүү зонцлог гэдэг ч юм бол яг л ганаа шүү дээ. Ер нь ганаах тэгвэл их баг болтаах их гомдд юм байна тий. Та хоёр шүү дээ. Одоо үзий яддаг ах уу. Зөвхөн байхгүй л болох тийм шүү. Ер нь гэр мэртэй өн үзий ядаад байж яддаг ойлж байдаг. Хүүхдүүддээч тэр гэрээслээ хилдэг байх. Миний хамгийн үзий яддаг ч одоо болдоо мэдээ хоёр шүү. Одоо тэгэхээр чи хүмүүс камертон гэхээр камертоны одоо сараа ариуна гэдэг шиг. Камертон гэхээр ном тал. Тэгэл одоо нөгөө тал нь гэж ярьцдаг те. Таасаа бас ярьлаа шүү дээ. Ном талстынхантайгаа ер нь залуу үедээ хэр ойрхон байсан. Одоо ер нь хэр сүүлийн үед л арай ойр болчиход байгаа юм уу гэж зүгээр анзаарэгддэг шүү дээ. Ер нь бол нэг амар хол бол биш. Бас амар ойр бол биш. Өсөлтөнтэй ч юм уу хоорондоо муудалцах юм байдгүй юу залуу насанд. Үгүй нэг би бол нэг айхтар муудалцж байгаагүй. Тийм. Нөгөө нэг яах вэ нэг жоохон нэг гудамжны нэг тийм хулиган тийм хөдөөний нэг стилтэй гараа одоо тэгээд ИБА дээгимэг идэр нэг жоох муудсан юм шиг байлаа шүү. ИБА дээг хоёр. Тэрнээс одоо надад одоо юу гэдгийг тийм нөө тастынхантайч тэр хинтээч тэр муудалцаад шалтгаан байхгүй шүү тий. Яасан гэж шалтгаан байгаа тий. Та ер нь хүнтэй муудд юм уу? Гөө яг муудалжсэн юм байдаг тий. Байд янз юм байдаг. Гэхдээ надад бол тийм нөө тастай нэг муудалцаад шалтгаан бол байхгүй. ИБА дээг хоёрын тэр юу чинь тэгэл улс даяараа түүх домог шиг л яригддаг байл ш. ИБАч угаасаа хар багын өөрөө нөгөө бас нөгөө атмануудын дунд өсчихсэн нэг жоо атман байрын нэг тийм юмуртай. Тэнгүүд ч нөгөө дээг чинь болохоор нөгөө нэг шинээр атман болохынсэн гэдэг нэг гэгэм мөрөөдөлтөө хөтлөж гүйж орж ирэл те. Тэнгүүд нөгөөт нь чи ингэж атман болно гэж байд ингээл. Тиймэрхүү маягийн л байна. Тэрнээс дуу хоорон дээр өрсөлдөнч гэж явах угаасаа шал өөр жанраар нэг дуулж байгаа. Хоёрдугаарт
тэгээ шал өөрт хийсэн ондоо хүмүүс юугаар өрсөж юугаач булаацалгаад тий. Тий. Би бол нэг тийм л тохиолдыг харж ирсэн. Тэр түүх домогч нь тэгээ яаж дууссан байд юм бэ? Нууц юм уу эсвэл Гүн нэг ээжсэн чинь дэгийн хөрхийн нэг тоглолт Монголд нь болоод дууссан юм шиг л. Яг өөрсдийнх нь аягүй гоё тоглолт нь. Амар хөөргөн сэтгэлтэй гүйж орж идэв. Тэр үед нь Иба нэг багийнхан найзтай тэр хамбургийн тэр нэг цааталт нэгээд хоёулах нэм яриа суужсэн юм. Тэгээд яг дээг яг нөгөө тайсан дээрээс нөгөө оргилцсан юм чи өө гэл ингэж мэнгэлсэн юм. Гэсэн жил Иба санаандгүй жоохон ингээд гараараас авцсан чинь хөрмөө хийцэн чи хөрмийн бүгчтэй нөгөө бүгж нь аваач духын шалгалаад тусан гаргаацсан. Тийм ингэсэн чинь л аахгүй. Тэгээд өөрөө Иба өөрөө тэгж би цохыг зөхөөг юм би зүгээр за чи одоо явал да гэд ингэсэн чинь нөгөө хормын бүгж нөгөө нэг духан дээр нь таарад ингээд урцсан юм уу зоогдсон юм байсан юм тийм болсон шүү дээ. Тэгээд нөгөө дэгийн яах вэ? Тэгээд вааста намайг зодлоо нүдлээ алан ядна болоо. Тэгээд Иба нь болохоор за тэгээ алаачтай жорлоор тэгээд тэгсэн жил нөгөө сенсацлал нөгөө хин дэгийн чи сенсацлал хамаг амтны уцаараа дуудал. Тэгээд хөөрхий нөгөө хин хаазаа нэрэл хаянаа нэрэл тэгээ нөгөө хоёр нэрэхтэй зүгээр ирэхгүй 3 4 янз тэгээ хулгаач мулгаач гэдэг амар алдартай хүмүүс чирж ирээ тий. Иба ганцаараа байдаг шүү дээ. Тий тэгэл Багчаас ганцаараа байхгүй. Тэгээ би тэг гойсыг болооч бойлд гуйж штэ. Тий. Яах гэсэн. Тиймэрхүү тийм юм болол тэгээд нөгөө хоёр чинь жорлон дэжээ. Тэгсэн чинь дэгийн хөрхийн айгуу гоё нэг хиймэл ус ингэ наалгацсан юм шиг амар гоё бодож бодоод тэгсэн нөгөөд нь хиймэл ус байсан юм байна. Тэгээ яг нөгөө зодлож байгаа толгоноос нь бариад яасан дарах гэсэн чинь ширх гэдэг яц. Иба айгаад яана хүний хуухын хуулаач. Ийм амархан хуулаад юм багтаа гэсэн чинь зүгээр наацсан ус байсан гэдэг. Дараа нь ирсэн байхгүй. Тэр миний чинь тухай би анзаарахгүй нөгөө чинь нэг л ингээд уугсан хүмүүс тэгээд хамбурга хамгаалагч тэгээ ирээ байсан байхгүй. Ирж игээ залуу бас хөгжилтэй дараа нь яриад байгаа. Би бас их тэнийг яасаг би тэр хоёрыг чинь за та хоёр хоёулах нь ингээд яг хаалгын ингээд хаалган дээр ингээд дарж ингээд зогсож байгаа. За үүз гэдэг. Минутаар үүзнэ. За 5 минут гэ. Нөгөөс 5 минут за одоо жоохон амарч. За одоо гээл. Тэгээд рингэн дээр гарсан шүү 3 минут 4 минут 4 удаагийн давтамжаар боссон гэж. Тэгээд нөө бэлтгэл хийдгөө хоёр амжаа. Сүлдээ айгаад хийлээ. Тэгээд яриад байж тамирчин биш хүмүүсийг тэгээд 5 минут баабулсан. 5 минут чи урт шүү. 5 цаг шиг юм болно шүү. Тэгин шүү. Тэгээд би зүгээр 1 минутаар л 10 давтуулдаг байсан юм билээ. Айгүй эрт хэлнэ өнжө зогсцсон. Төлөөлж чадсан. Наач тийм сонсож байгаа амар хөгжтэй хайцтай. Тэгээ нөгөө хоёр юу ч дуулууртай 5 минут дотомд ингээд юу үнэжтэй за одоо амрагт таа. Юу ч ярихгүй би нэг шагааж харсан юу болж байгаа ч шагаа гараад. Гэсэн чи гэсэн хоёр амьсгалцсан зогсож ирсэн шүү дээ хөрхий. Одоо бол 50 секунд ч нотлож чадахгүй шүү. 3 хоосон савал байхгүй. Тэгээ зүрхэн хаагдсан. Бишок нүдэх гэж юу болдог үл ёо. Амар. Яа юу бол 3 секунд ч мишок нүж үзээгүй шүү дээ. Таны гараар нүдүүлдэг тэр мишок бол дотор нь тэр бол зүгээр төмрийн хөдөлд өргөцсөн байна. Хөнгөө шүү. Илэс хөнгөндөө орно. Папаян гар гэж. Тэр дуусгая та. Сүлд өөрөө шаруулаад дуусгая. Нэг халтын байна халтын. Яг энэ хүний дээр болтаах байдаг гэдэг байна. Тэгэл яа. Манай болдоо ч нөгөө ихэд дотны хүмүүс тэгэл арцгана нөхөөс шүү дээ. Хамаагүй яахгүй. Тэгсэн юм уу гээл тэгэл хүмүүсийг бол алдаг гэж авах тэр юм. Тэгээ их дотн их өөрийнхөө их дотн тэгээд их сайхан ингээд нээлттэй байж болно гэж бодсон хүмүүс тэгэл тэгэж ангалцдаг. Тэр 24 паналист дээр хүртэл юм ярихгүй байгаа байхгүй. Ог нь ингээд хүлээгээл хийдэг. Гэхдээ тэр чи одоо болдоо юу ч ярих юм бэл. Тийм. Одоо тийм тий. Одоо шийдэл та хоёр бол юм ярьчин. Инстэ хөөхөө өгцөгтэй охин биш тий. Өө тий. Би ч энэ залуугийн насан дээр бас миний гар бол энэс том байсан шүү гэж бол тэгээд тийм харилцаан дээр бол эн чинь бас тий. Мөхсийн тас гэж явах хэрэгтэй байхгүй гээл. Та хоёр маяг ярихад болж байгаа. Тэг болдог өвчин. За тий.
хүүхэд байхдаа их нэртэй болчихсон тий. Тийм үн чинь тийм далайн хэрэг дээр байгаа олон хүүхэн залуучуудын хоорондын харилцаа тийм дунд анализ хийх нэг асар хүнд асуудал байхгүй. Тэр чинь хүүхдийнх нь үеийнх нь байгаад Тэгээд мэдхгүй заадах чинь. бүр ангаш төг ийм болт юм багтаа гэдэг. Тэгээ ангаш тэр чинь. Амьдралдаа тийм олон нүцгэн хүүхэн хараагүй юм шүү. Үний чи яах юм. 3 шидчихэд суугаад байгаа юм. Тэгээ юу ярихаа мэдгүй чинь. Тийм усны уцтай олон нүцгэн эмэгтэй хүн хараагүй нэрэ болдог. Би бол бүр батлна. Би бол нотлно. Би чинь одоо юу гэдэг төрснөөс бусад цагт нь болдоотой найз нөхөрсөн хүн шүү дээ. Би 7 настай, мань чинь 8 настай тий. Дөнгөж ухаан орж явахдаа нэг ангид ороод ингээл цаашаа үргэлжлээд камертаа ингээд тэгээд үргэлжлээд ингээд бид тэр чинь амьдрал явж байгаа хүн. Би бол болдогоо тийм олон тэр чи хідэн хүүхэн ордын тэр нэвтрүүлэг. Одоо 5 байгаа шүү. 5. Одоо цаашаа үрж идэж 10 болох шүү. Одоо яана. Би болдогын хувьд бол рекорд юм байна. За чи усны уцтай 10 хүүхэн хийж харж байгаа юм. Тий. Бүр нэг дор тийм 5 хүүхэн. За залуу нь хэд байдээ. Залуунаас нэг 5 6 байгаа. Тэгвэл тийм олон нүцгэн тийм 10 20 нүцгэн эрэгтэй эмэгтэй ойлцсон харж байгаагүй. Ярих юм нь олдохгүй тэр чи ойлгож чинь. Бата юм ярихаар л бол тахал дэмждэг. Оо яг. Өөр юм ярихгүй. Өөрийг хүлээгээд байгаа байхгүй юу? Бата бол харцсан байгаа шүү дээ. Тий. Чинь орчин цагийн хүн энэ тэнд бассейн мисэнд ороо харцсан байгаа. Watch me win, then watch me do it again. За юм бай. Тэгээд урилга хүлээж авсан мэдээхтаа маш их баярлалаа. Баярлаа. Тэгээ өөрсөнд их баярлаа. Мен дамуур гэдэг шүү дээ. Учирлаагаа гэхдээ яг хоёлоо чинь учрал тоолк дээр аяг учиртай урилга дээр хоёлоо нэг уулзж гоё ярилцчихсан. Тэгээ жим бэлтгэл хийдэг байсан шүү дээ. Тэгээ Улаанбаатар фитнестэй. Та чи нөгөө нэг яг үжин хасаад. Тий. Урбан тог дээр иржсэн юм да. Тий. Ер нь жинг ингээд огцом хасах чинь бас жоохон болдгоо юм байл шүү. За. Тий. Одоо тий. Над чиг одоо жоохон ахмиг насандаа бол бүр дэмий юм би тий. Би ч та гайгүйсэн шүү дээ. 35 6 таа. Тэр чинь бол тухайн үед бас ахмиг насандаа орноо орно тий. Одоо миний настай харьцуулахад бол хүүхэд нас юм байсан юм би тий. Энэ өндөрлгөөс хар нэл гараал байсан юм тий. Тэр үед чинь байхгүй тэгээд жингээ огцом хасаад 1 сарын хугацаанд орчим тий. Тэгэнгүүт чи 13 4 кг хасаа идсэн. Тэгэнгүүт хамаг эрд суйцаа алддгийм байна. Тэрийгэ нөхгүй тэнийг царайлаад тий. Тэгээ явсан чинь ингээд дархлаа унаал яваад дим. Тэгнь. Тий. Тэгэхээр та бүхэн маань бас ингээд энэ витамин сууж байгаа зүгээр юм шиг байлээ шүү тий. Тоглоомчгүй нэрээ тий. Үний юм байлээ. Витамин минерал хэрэглэж явах хэрэгтэй юм байлээ. Би чи хэрэглээг байхгүй. Эсэргээрээ би чинь улаан вино уугаад турдаг гэсэн ингээ. Улаан виног нуугаад улаан цацгаалтаа үгээд. Цагаан махан бүлтс ирж байгаа. Тэгээд тэр чинь зүгээр нэг имлэгт чинь хаслагчгүй. Тэгээ имлэгт очихоос айгаад тэгээд нөгөө элдээ нэг мандуул рекламж байгаа лаамаа нөгөө юм космосын дүрхэл яваад хэдэн жил чигээ сүулдэ бархаа байгаад. Тэгээд эн чинь хамгийн сүүлд нь сонготой имлэг дээрээ шагалгаанд 2 орж зүгээр болсон шүү. Йоо. Бүхэл бүтэн 10 жил зовсон байгаа юм. Facebook явуулсан. Мета ах шиг glow up хийж чадахгүй бол байлгээд. Glow up одоо Монголын эрэгтэйчдийн glow up-ын том жишээ гэх. Том жишээ. Амар царай орсон гэл тээ. Үгүй яах вэ? Нөгөө хүний нөгөө төрмөлд нөгөө цаанаас нэг суурн байгаад тий. Тэгээд би ч нөгөө багасаа гэх юм уу яг 16 наснаасаа ерөөхдөө яг энэ фитнес гэдэг юм хичээлж эхэлсэн байхгүй юу. Одоо хар ирүүс гэдэг. Бүр эхлэл нь бол хар ирүүсээс эхэлнэ. Чими таксан гэдэг одоо үүсгэн байгуулагч. Ер нь энэ Монголын бодибилдинг энэ фитнесийн спортын суурь тулгын чуулгыг тавьсан хүмүүс манай чими таксан гоо байдаг. За тэгээ түүний шавнар гэвэл одоо ингээд одоо нурлан ах байна, баянхуу ах байна тий. Тэгээ дараа нь үргэлжлээд тайхар клуб гэдэг. Одоо тэгээд суур ах байж та захирлан. Тэгээд тэнд чинь одоо мундаг нөө тамирчд одоо инхт Монголын хол тасархаа мундаг мистер инх 50 ах байна тий. Тэгээд цаашаа ингээд дараагийн клуб нь болохоор Gold юу лээ
бас ч юм байдаг гэсэн. Хүүхэд залуу биш ээ. Залуу зохион бүтээгчдийн төв дээр байрладаг. Тэнд бас аягүй хичээлдэг байсан. Гэх мэтлэнгээр ингээд тэр амар мундаг тамирчин мундаг багш нар чинь ингээд нэг нь жишээлбэл гараа ингээд зөв ингэж хичээлүүлж байгаараа. Нэг нь хөвлий ингэж ажиллуулж байгаараа. Ингэж мэдрээрээ гээд бүгд ингээд заагаад өгчдөг. Нөгөө ч нөгөө залуу хүүхдийн тархинд ингээд төгжгтэй үлдчихдэг. Тэгээ дараа нь тэгэнгүүтээ нөгөө саруул бат дээр чинь одоо Улаанбаатар фитнес. Яг өдөрлөгөнд нь оронгууд чинь саруул бат чинь тэдний аягүйс асаагаад өгч байгаа байхгүй. За ингээд зөрөгтэй орж чадчих штэ энэ дээрээ гээд. Тэгээ нөгөө сэрээгээд тэнгуүч нэг хүний тархинд юм сэрдэг штэ. За нэрээ энэ бэлтгэл ингэж хийвэл миний одоо би ингэж энийг аягүй мэдэрдэг. Энийг ингэж ажиллавал энэ чи илүү сайн ажилдаг гэдэг. Тэгээ одоо харьцангуй одоо юу гэдгийг тухайн үед аягүй тийм шүүмжлээд байсан л да бас ингээл хүмүүс хоорондоо ч ярихдаа тэр ингээд л энэ тэнд хаяа сонирм өндө бичигдэхтэйс тэр энэ одоо спорт биеийн бүх нийтийн биеийн тамирын юм хаягдаад орхигдоод энэ подвол болгонд одоо баар тий юу болгоно л одоо буудал болгоно байшин болон буудал болоод ингээд шүүмжилдэг гэсэн бол одоо бол эсэргээрээ тий баг худлаа ирсэн өнд ер нь булан харуул болгоно тий булан эргээл фитнес булан эргээл аэробик булан эргээл гоё одоо нэг спин ингээд бүх нийтийн биеийн тамир бол үнэхээр одоо бол төгс хэмжээнд очсон байгаа. Зүгээр тийшээ хэдүүлээ бас нэг очиж хичээлмээр л байгаа юм. Одоо учрал шиг тий. Мань мэт бол одоо яг үнийг хэлэх өчигдөрөөс хоолны дэглэмдээ орно гэсэн. Орцсон байгаа юм уу тий. Гэхдээ энэ бол зүгээр. Энэ ачаал зүгээр юм. Энэ бол дэглэмд бол 35 калори л гэж хэлээ. Орноо. Харин тийм ээ. Тий. Зэрэг хоол гэдэг асуудал юм. За. Одоо манай TJ-гийн нөгөө магна биш үү? Одоо гоё фитнес ажиллуулаад байгаа. Тэгээ мань хүний тэр юу бол бас л айгуу гоё зүв онцтой үнэн үг л хэлээд идэв шүү дээ. Тий. Тийм байдаг шүү. Тэгээ одоо магнаг бол харахад бол бас кул шүү дээ. Бие минь бол бас л яг орчин үеийн яг фитнес хичээлэгчийн биенийг уралж үзүүлээд байгаа байхгүй. Тий. Ер нь өөрөө үзүүлээ тий. Тамирчин хүний одоо урлах ёстой бие сонирхогч хүний бие, тайзны хүний бие гээл те. Эсвэл орчин үеийн зүгээр амьдрал дээр залуучууд ямар биетэй байх хэрэгтэй гэдэг чинь бүгд өөр гэсэн төрөлтэй байгаа байхгүй. Би бол TJ-гийн магна бол яг тэрийг олоо харцсан чадаад байгааг хараад байгаа. Тий. За урилга хүлээж авсан танд маш их баярлалаа. Баярлалаа. Ажил үйлс чи өндрөөс өндөр амжилтыг хүсэн өрөө. Удахгүй болох тоглолтондоос амжилт хүсье. Баярлалаа. Тий. Мөн бол нэрүүлэг сайн сайхныг та хоёрт ойлонд нүсье. Баярлалаа. Үзэгчтэй өсье. За маш их баярлалаа. Баярлалаа. Watch me win, then watch me do it again.